Сайн байцгаана уу? Loyal Tarot байна. Шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай. За энэ сэдвийг болохоор би өмнө нэг удаа хийж исэн. Тэг сүүлийн үед яг энэ сэдвээр уншлага хийгээд өгөөч гэсэн хүсэлт бүр маш их ирсэн учраас энэ сэдвээр хийж байгаа. Гэхдээ ер нь бол Tarot уншлага дотроос нэлээд хүнд сэдвт ер нь бол ордог. Тийм учраас энэ уншлагыг яг ингээд сонсоход үнэхээр айгүй хэцүү болж ирвэл ямар нэг байдлаар сэтгэл санаа ч уумрах ч юм уу тийм мэдрэмжүүд орж ирэх юм бол ер нь сонсгоо зогсоовол бас нэг буруудаад ах юм байхгүй шүү гэж зөвлөмөр байна. Яг 3 дахь этгээдтэй уншлага. Одоо та нэг хүнтэй харилцаатай байгаа. Аль эсвэл та нэг хүнд сэтгэлтэй одоо харилцаагүй байж иж болно л доо. Гэхдээ та бодож байгаа. Тэгтээ тэр хүнд чинь бас өөр яг харилцаатай 3 дахь этгээд байгаа. Одоо ийм тохиолдолд яг нэг хайрын гурвалжингийн уншлага гэсэн үг. За энэ сэдвтэ уншлага орж байгаа. YouTube-ээр бид нар болохоор юг харах вэ гэхээр таны энергийн шалгалтыг хийн. Энэ хүний та яг өөрөө юу гэж бодож мэдэрж байгаа юм тий. Тэгээ энэ хүн таны хувьд яг хэн болохыг энергийн шалгалтаас харна. За тэгээд таны талаарх бодол мэдрэмж нь ямар байна тэр хүний. За тэгээ 3 дахь этгээдийн талаарх бодол мэдрэмж нь ямар байна уу гэдгийг харна. Гэхдээ ер нь бол нөгөө нэг яг энэ хоёр харьцуулсан уншлага ороод эхлэх үед угаасаа мэдэгдэнэ. Яг та гэж байгаа тал нь нөгөө хүнтэй нөгөө 3 дахь этгээд байгаа гэд байгаа тал нь та бас байх боломжтой шүү. Ер нь заримдаа жоохон цөөн хүмүүсийн хувьд тэгж солигдож болцшгүй. За тэгээд нэмэлтээр болохоор бид нэр юуг харах вэ тэгэхээр энэ бодож байгаа хүн чинь ирээдүйд таныг сонгох юм уу? Аль эсвэл нөгөө 3 дахь этгээдээ сонгох юм уу гэдгийг харна. Энийг харахтаа болохоор яг яаж харах вэ тэгэхээр та хоёрын ирээдүйн харилцаа ямар байх вэ? 3 дахь этгээдтэйгээ тэр хүний харилцаа ирээдүйд ямар байх вэ? За тэгээ энэ хүн таныг сонгох уугүй юу? За тэгээд та бас яг яах хэрэгтэй вэ? Энэ харилцаан дээр та яг юу хийх хэрэгтэй вэ гэдгийг харна. За энэ удаа болохоор би нэлээд удаан ашиглаагүй маш гоё Oracle картуудаа олсон. За тэгээд хоёр картаа сонгоно. Ер нь хамтд нь хоёуланд нь татагдаад сонгож байх юм бол маш сайн. За нэгдүгээр бүлэг болохоор энэ картууд болохоор бүгдээрээ дандаа нөгөө нэг уран зохиолч эмэгтэйчүүдийн Oracle карт л та. За эхний бүлэг болохоор Sylvia Plath гэдэг яруу найрагч эмэгтэй байна. Ер нь бол нэлээд алдартай учраас ихэнх хүмүүс амьдралын талаар мэдэх байх. Нэлээд хүнд амьдралыг туулсан эмэгтэй байдаг Sylvia Plath. За тэгээ Sylvia Plath дээр сонгогдсон Oracle карт болохоор Tree буюу мод гэдэг карт байсан. Тэгээ маш сонирхолтой. Яг ингээд тавьчих юм бол баг нийлээд нэг юм болчих юм шиг тий. Яг энэ хэсгийн юм судснууд энэ модтой хамт гарч ирсэн надад бол бас маш сонирхолтой цогцол байсан. За энэ бүлэг бол нэгдүгээр бүлэг. За хоёрдугаар бүлэг болохоор Emily Bronte. Тэгээд Emily Bronte зохиолч дээр нэмээд House буюу байшин гэдэг карт. Тэгээд би болохоор энэ картуудыг бүгдээр ингээд унгааж байгаа өөрөөсөө харж бол сонгоогүй. Тэгэхэд Emily Bronte дээр ийм байшин байхад энэ дээр бас байшин гэдэг Oracle карт гарч ирсэн. За энэ хоёрдугаар бүлэг болно. Emily Bronte бол ер нь сүүлийн үед сая өнгөрсөн өвөл яг Валентинаар нэг кино гарсан шүү дээ. Wuthering Heights буюу Аянгат даваа гэдэг. За тэр зохиол бол ер нь бүх цаг үеийн хамгийн агуу хайрын одоо романс гэж явдаг. Аянгат давааг зохиосон эмэгтэй. Margot Robbie, Jacob Elordi хоёр кинонд нь тоглосон байсан. За энэ бүлгийнхэн 2 дугаар бүлэг болно. За 3 дугаар бүлэг болвол зохиолч нь Mary Shelley. За тэгээд хамт гарч ирж байгаа Oracle Snail буюу эмгэн хумс гэдэг шавж байна. За Mary Shelley болвол Frankenstein-ы зохиолч. Frankenstein бас сүүлд дахиад гарсан тий. Тэрийг бас аяга олон хүмүүс үзсэн байх. Бас дахиад Jacob Elordi гол дүрдэн тоглосон. Mia хэм блэ? Нөгөө эмэгтэй жүжигч нь. За ингээд 3 бүлэг харагдаж байна. Ер нь бол хамгийн татагдж байгаа нэг бүлгээ сонгоод уншлагаа үргэлжлүүлээрээ яг энэ 3 эмэгтэйгийн аль нэг нь байж болно. Аль эсвэл Oracle-аараа сонгож болно. Хоёуланд нь яг ингээд дигналда зэрэг татагдчих юм бол бүр маш сайн гэсэн үг. За ингээд уншлах руу орцгоё. Баярлалаа.
За одоо бүгдээрээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхаа энергийн шалгалтын хэсэг рүү оръё. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Сильвия Плат эсвэл мод гэдэг картыг сонгосон байх учиртай. За эхлээд болохоор та яг одоо энэ харилцаатай байгаа эсвэл бодож байгаа хүний өөрөө яг юу гэж бодож мэдэрж байгаа юм бэ гэдгийг шалгаж байгаа. Тэгэж асуухад болвол та яг ингээд гол дүрнэ гэх юм уу? Та болохоор яг нэг юм сүулт гарч ирсэн 3 дахь этгээд энтер нь бол баг биш байх. Тэгээд таны бодлоор бол ингээд та хоёрын харилцаа гэхдээ айгүй гүнзгий байсан байна. Яг та энэ бодож байгаа хүний өөрт чинь хайртай гэж бол угаасаа боддог, мэддэг, итгэдэг. Зүгээр итгэдэг гэхээсээ илүүтэй энийг айгүй сайн мэддэг гэх юм уу? Маш удаан хугацаанд та хоёр бас хамт байсан. Бараг хамгийн ихтэй, за ихтэй ч юу байх вэ? Ер нь бол нэлээд өндөр хугацааг авч үзэх юм бол 6 жилийн хугацаанд харилцаатай байсан хүмүүс ч гэсэндээ энэ дотор байна. Тэгээ та энэ хүнтэй юм удаан цуг байсан. Тэгээ багтаа гэхэд бараг 1-2 жил гэх юм уу? Ингээ маш гүн гүнзгий харилцааг та энэ хүнтэй мэдэрдэг биш бүр ингээ хамтдаа бүтээлцсэн. Гэтэл яагаад ч юм гинтл энэ хүн чинь ийм 3 дахь этгээдтэй болцсон гэх юм уу? Тэгэд энэн дээр болохоор бас нэг тийм гадаад хүчин зүйлс нөлөөсөн байх магадaltaй. Яг уу та хоёр ингээд айгүй удаан хамт байж исэн чинь гинт энэ бодож байгаа хүн чинь тий ажил төрлөө солиот ч юм уу. Тэгэд яг тэр ажил төрөл дээрээ нэг өөр хүнд татагдаад ихсэн. Аль эсвэл амьдралын шаардлагаар та хоёр ингээд хол зайны харилцаанд орсон чинь яг нэг бие холдуул сэтгэл холтно гээд таны бодож байгаа юм чи өөр хүнтэй харилцаа үүсгэсэн ч юм уу. Нэг юм амьдралд нэг тийм гинтийн сайкл, гинтийн юм өөрчлөлт орж ирээд тэрнээс болоод яг ингээд та энэ хүнээс болоод аюу зүрх сэтгэл чинь шархалцсан. Яалтчгүй ингээ 3 дахь этгээдийн нөлөө орж ирээд та хоёрын ийм маш гоё халуун дулаан, маш гүн гүнзгий те би бинийгаа одоо юу нэг ямар ч байсан гэсэн хайрладаг. Сайн муу бүх зүйлтэй ингээд хайрлаад ойлгоод нэгнийхээ төлөө хичээгээд ирчихсэн. Зүгээр ингээд энэ хүн амжилттай болохоор биш. Зүгээр энэ хүн гоё сайхан үзэсгэлэнтэй болохоор биш те. Ингээд бүр маш их зүйлийг ингээд бит хоёр цугтаа туулсан. Нэгний одоо бүр багаас нь мэдэх ч юм уу. Юм маш гүн гүнзгий харилцаатай байсан харилцаанд чинь ингээ өөрчлөлт орсон гэж та бол бодож байна л доо. Тэгээд энэ хүнтэй бол та нэг их харилцаа холбоогүй бол бас байгаад идэггүй. Зарим хүмүүсийн хувьд жоохон харилцаа холбоо байна. Гэхдээ харилцаа холбоо тогтоохдоо энэ таны бодож байгаа хүн чинь за хоёулаа буцаж нийлнэ. Чи намайг жоохон хүлээж энтер гээд айгүйх цаг аваад идэг байж болно. Харилцаа холбоогүй байгаа хүмүүсийн хувьд гээд гэх юм бол та ер нь бол энэ хүндээ айгүй итгэсэн байгаа даа байхгүй юу? За бит хоёр ингээ буцаад нийлчиндээ, бит хоёрын харилцаа ингээ буцаа сайжирчиндаа. Энэ хүн яг намайг гээд над дээр урт хугацааны ирээдүг хараад буцаад ирэх болно. Би энэ нөхцөл байдал дээр ялна гээд ерөөсөө ингээд эргэлзэхгүй маш удаан хүлээсэн. Ингээ шаналал зовоол байхгүй тий. За би өрний харилцаанаас гарч явах уу яах вэ? Энтэр гээд ахгүй айгүй удаан хүлээсэн байна. Гэтэл энэ хүн чинь болохоор ингээд нэг тандаа буцаж ирэх юм шиг аль эсвэл буцаж ирнэ хоёлаа болно бүтнэ гэж амлчаал өөрийнхөө хийх ёстой юмнуудыг хийгээл аль эсвэл нөгөө 3 дахь этгээдтэйгээ харилцаагаа дуусгахгүй энэ төр байгаа л тий. Ингээд байгаа байж иж болно. Харилцаа холбоогүй байгаа бол энэ хүн чинь ерөөсөө л ингээд өөрийнхөө амьдралд анхаарлаа хандуулад хийх ёстой юмнуудыг хийгээд өөрийгөө хичээгээд ингээд яваад байгаа. Тэгэд энээс болоод яг одоо 1-р бүлгийнхэн маань энэ хүнтэй бас урт хугацааны ирээдүй яг харахаа болж байна. За би яг ингээ хүлээгээд нэмэргүй юм байна. Ер нь би ингээ хүлээлээ харлаа гэдээ яг юу ч өөрчлөгдөхгүй юм байна. Би одоо энэ харилцаан дээр ингэж итгэл найдвар тавьж хүлээхээ харахаа ер нь болснон дээр байхаа гэдэг нэг ийм шийдвэрийг ингээ хүссэн хүсээгүй гаргах цаг нь болцсон байгаа юм шиг энержи бол гарч ирж байна. Тэгээ та бүхний хувьд гэх юм бол яг өнгөрсөнд ингээд айгүй гоё харилцаатай байсан байгаа байхгүй юу? Яг ингээд харилцаа чинь бүр юм маш тэнцвэртэй хосын гэр бүлийн харилцаа бол байсан. Яг ингээ хоёр талаасаа нэгнийхээ төлөө хичээдэг, хоёулаа нэгнийхээ төлөө бинийгаа дайчилдаг ийм харилцаа байснаа одоо ингээд болцсон. Гэхдээ энэ бүхэн ингээ буцаад сэргэн гэж та айгүй удаан итгэж найдаж хүлээсэн чинь ерөөсөө ингээд та хоёр нэг буцаж нийлчихгүй, яг аль бие усаар харилцаатай болчихгүй. Нөгөө хүн чинь танд яг хангалттай цаг зав, хичээл зүтгэл, уучлалт, гуйлт
энтрийг ингээд яг бариад ирэхгүй байгаад байгаа дээр ер нь бол сүүлийн үед маш их эргэлздэг болсон хүмүүс байна. За би ер нь яг юу бодоод ингээд хараад хүлээгээд байна тий. Би зүгээр л ингээд толгойдоо амар удаан гацсан юм шүү. Бит хоёр болон буцаж эргэж нийлнэ. Бит хоёрын ингээд тий харилцаа сайжирна гэж би зүгээр л ингээд өөрийгөө хуураад байгаад исэн юм биш үсттэй. За одоо тэгвэл би яг яах вэ? Энэ харилцаанаас яаж гарах уу гэд бас айгүй юм тэмцэлдэж байгаа энергитэй хүмүүс байна. Тэгээ хааны аяга ерөнхийн энержи дээр дээшээ харж гарч ирж байгаа нэхэр та бүхэн болвол энэ хүндээ яагаад татагддаг вэ гэд тэгэхээр нэгдүгээр яг танд үнэхээр хайртайг аль эсвэл бүр ингээ маш их хайртай байсныг та бүхэн өөрсдөө бол маш сайн мэддэг. Тэгээ энэ хүн бас юм маш нууцлаг хүн байна л да. Жохон юм нэлээд хүчрхэг авраатай. Айгүй их юм сэтгэл мэдрэмжээр дүүрэн гэхдээ ийм интенс буюу хүчтэй сэтгэл хөдлөлттэй гэж хэлдэг шүү дээ. Тийм хүн хэрнээ тэрийг ингээд айгүй сайн нуудаг, маш юм нууцлаг. Айгүй юм мэдрэмжтэй хүн байд юм байна. Тэгээд одоо болохоор яг ингээд надад яг үнэндээ айгүй хайртай байсан шүү дээ. Би надад одоо ч гэсэндээ ингээ хайртай гэж бодсон шүү дээ. Гэтэл ер нь бол намайг их сонирхол нь буурсан юм байна. Яг харилцаагаа ингэж айгүй гоё шинээр ихлүүлэхтэй ийм хүсэл, тэмүүлэл намуур цэцгийг маань өшгөлж яваад өглөө. Яг нэг юм харилцаагаа шинээр ихлүүлэх хүсэл, тэмүүлэл, ирмэлцэл миний бодож байгаа хүнд байхгүй болсон юм байна гэд үнэхээр яг нэг юм хаягдж байгаа, орхигдож байгаа. Одоо энэ харилцаан дээр ингээ бууж хөөс өөр сонголт танд байхгүй юм шиг ийм хүнд мэдрэмжтэй байгаа хүмүүс байна. За энэ хэсэг дээр ордыг харах юм бол маш хүчтэй усны орд. Гэхдээ таны орд гэхээс илүүтэй нөгөө хүний ч орд байх боломжтой. Хилэнц мэлхий загас. За тэгээ сарны орд нь хилэн цас гарч ирж байна. Үхэр охин материал орд болвол гарч ирлээ. Мэлхий бас нэлээд хүчтэй гарч ирж байна. За ингээд энэ энергийн уншлага танд таарж ах юм бол уншлагаа цаашаа үргэлжлүүлээрэй гэж зөвлөе. Амьдралын хүртэн дээр бас нэмээд арслан, хумах байдаг. За одоо бүгдээрээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагын гол хэсэг рүү оръё. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Сильвия Платыг модтой сонгосон байх учиртай дэлгэцэн дээр багтахгүй байгаа учраас энэ хэсгийг хойшлуулчих. За энэ өнгийн хэсэгт нь болохоор энэ нэлээд бараан ийм тод өнгөтэй картууд байгаа. Энэ хэсэг нь болохоор таны бодож байгаа юм чинь таны талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа. За энэ нэлээд бүдгэн хэсэгт нь болохоор 3 дахь читгэдийн талаар энэ хүн ямар бодол мэдрэмжтэй байгаа юм бэ гэдгийг харж байгаа. Яг ингээд зааглагдаад уншлах солигдож байгаа гэсэн үг. За ингээд гэхдээ бүгдээрингийн нийтэд нь харсан чинь энэ одоо ямар хайшаа харсан ямар хэцүү хүн бэ л гэдэг угаасаа яг нэг тийм энержи надад орж ирж байна. За таны талаас эхлүүлээ л да. Энэ хүн чинь таныг яг юу гэж бодож мэдэрж ийн вэ гэд тэгэхээр та энэ хүнтэй одоо яг энэ 3 дахь читгэдээс нь илүү гүнзгий харилцаатай байсан хүн байгаа даа байхгүй юу? Тэгээд яг ингээд overall том зургаар нь харах юм бол яг ингээд нэгэнт жоохон дууссан харилцаа даа гэж бодож байна. Гэхдээ зүрх сэтгэлдээ бодол санаандаа энэ хүн чинь таныг үнэхээр орхиц юм уу, мартц юм уу гэхээр ерөөсөө үгүй. Бас тэгж чаддгүй байгаад байгаа байхгүй юу тань дээр ирэхээр. Гэхдээ яг ингээд харилцаа та хоёрын хувьд ингээд нэгэнт хэцүү болцсон. Яагаад вэ гэхээр тантай хамт байж байхдаа энэ хүн чинь 3 дахь читгэдтэй харилцаанд ороод тантай ингээд маргалдаж муудалцаад таныг ингээд гомдоогоод таны өмнө нэр нүрээ алдцсан байгаад байгаа байхгүй юу? Тэгээ таны талаарх бодол мэдрэмжийг нь харахад болохоор угаасаа таныг айгүй гомдоочихсон гэж бодож байна. Яг нэг тийм одоо амар сайн хүн шиг одоо эр хүний хийх ёсгүй үйлдэлийг хийсэн, эмэгтэй хүний хийх ёсгүй үйлдэлийг хийсэн гэдэг ч юм уу өөрийгөө бол тэгж бодож байна. Яг ингээд өнгөрсөнд тань дээр ингээд айгүй хурдан юм гинтийн шийдвэр гаргацсан. За би ингээд өөр хүнтэй болчлоо, тэр харилцаагаа би сонголоо гэдэг ч юм уу тий. Аль эсвэл ерөөсөө ингээд маш бодлогогүй одоо юм тавтаргүй байдлаар өөр харилцаа руу яваад орцсон. За ингэснээрээ таны өмнө болвол үнэхээр ингээд өөрийнхөө нэр нүрийг айгүй алдсан гэж бодд юм байна. Нэр төрөө таны өмнө алдсан гэж боддог. Гэтэ тантай байсан харилцаагаа болвол нэрэл үнэхээр л гоё харилцаа байсан гэж энэ хүн бодд юм байна. Та хоёр маш сайн хамтрагчд байсан. Нэг нэгнийхээ төлөө маш их хичээдэг байсан. Гэхдээ зарим талаараа яагаад энэ хүн ингээд өөр 3 дахь читгэд энтертэй бас харилцсан бэ гэд тэгэхээр
та хоёр нэг нэгнийхээ төлөө айгүй хичээдэг ч гэсэндээ жоохон харилцааны сүүл үед ч юм уу та хоёрын харилцаа нэг юм хосын харилцаа гэхээсээ илүүтэй жоохон партнер шиг, хамтрагч шиг тий таач ажилдаа завгүй, нөгөө хүн чинь ч ажилдаа завгүй. Яг ингээ өөрсдийнхөө карьерийн төлөө ингээд хичээгээд бие биендээ ингээд хандуулах анхаарал жоохон суларчсан байж иж болох юм. Тэгэд энергийн шалгалтыг харах юм бол та яг энэ хэсгийн яг энэ уншлагын хүний өөрөө мөн байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Ер нь бол тантай харилцаагаа машин баялаг, нэг нэгнийхээ төлөө яг ингээ хичээдэг, бие бинийгаа маш гоё тогтвортой, уус суурьтай байлгаж чаддаг, бие бинийгаа яг бодтой зүйлсээр дэмждэг, хамтдаа өсөж хөгждөг ийм харилцаа байсан гэж боддог. А гэхдээ энэ хүн чинь бол ер нь хааны савгаан дээр нэмээд баатрын илт гарч ирж байна гэдэг бол ер нь жоохон плеер зан нь бас ингээд нэг тийм хөдлөөд өөр хүнтэй болцсон гэх юм уу. За энэ хүний нас нь одоо хэд ч байх хамаагүй. Яг нэг юм хорон л гараагүй л байсан юм байна л да. Яг л тийм энержи гарч ирж байна. Ингээд нэг амар гоё тогтвортой харилцаанд ингээд байж байгаад гинтл энэ хүн нэг те эрх чөлөөтэй гарч орж шовдмар санагдсан, шинэ хүмүүстэй танилцаж уулзмаар санагдсан, өөр хүнтэй харилцаж үзмээр санагдсан. Илүү өөрийгөө нэг тийм залуу, илүү өөрийгөө амжилттай, илүү өөрийгөө нэг юм сонирхолтой, адлын явдалтайгаар мэдрэхийг угаасаа хүсээд өөр гуравдаач этгээдтэй харилцаа үүсгэсэн л гэж боддог юм байна. Тэгээ энэ хүн ер нь бол яг тантай харилцаагаа юу гэж бодож мэдэрч ин гэхээр яахаа мэдэхгүй байна л да. Бүр ингээд таныг орхицсон. Энэ харилцаа энэ хүний хувьд дууссан гэж бол харагдахгүй байна. Яг сэтгэлийнхаа гүнд ингээд тантай харилцаагаа ингээд бариад байлгаад байдаг. Гэхдээ энэ хүн бол одоо ер нь өөр гуравдаач этгээдтэй яг харилцаатай байгаа, өөр хүнтэй харилцаатай байгаа. Тийм учраас танд яг зүрх сэтгэлээ өгөөд таныг сонгоод ирж чадахгүй байгаа. Тэгээ өөр гуравдаач этгээдтэй харилцаатай байж байгаа үед нь таныг ч өөрийг нь хүлээж авна, өөрийг нь хайрлна гэж энэ хүн бол бодохгүй байна. Тийм учраас нэг юм яахаа мэдэхгүй, эцсийн шийдвэр ерөөсөө юм гаргаагүй байдалтай гуравдаач этгээдтэйгээ илүү харилцаатай байгаа гэх юм уу? Тэгээ таныг бол үнэхээр амар гомдооцсон гэж боддог. Өөрийнхөө хийсэн бас нэг юм болчмгүй тий онцгой зүйлсээс болоод угаасаа харилцааныхаа юм айгуу гоё нэг нэгэндээ итгэх, хамтдаа гоё урагшлах, нэг нэгэндээ гоё цайлган сэтгэлээр хандах тийм зүйлээ угаасаа алдсан гэж энэ хүн боддог байгаа байхгүй юу? Гэхдээ энэ хүний хувьд биш дээ энэ гуравдаач этгээд дээр нь ч гэсэндээ одоо уншлага эхлэхээр мэдэгдэнэ. Энэ хүн яг энэ гуравдаач этгээдтэй амарлаг хайртай сэтгэлтэй болчоод, танд хайргүй сэтгэлгүй болчоод, таныг орхиод энэ хүнийг сонгоод байгаа юм байхгүй. Зүгээр л нэг юм амарлаг ганцаараа юм синглтэй, олон хүний анхаарлыг татсан, эрх чөлөөтэй нэг тийм эгогоо айгүй юм шидэж өсгсөн ийм байдалтай амьдрахыг юу нэг угаасаа хүсээд ийм үйлдэлүүд хийсэн гэх юм уу одоо 3-40 этгээдтэй харилцаа энэ төр бол үүсгэсэн харагдаж байна. Тэгээ энэ хүн чинь одоо ингээ 30 нэлээд гарцсан 40 төр бас одоо хүрээд явж байгаа болвол яг нэг ийм 30-аас 40-од насны crisis гэж байдаг шүү дээ. Хүн нэг уналтанд ороод одоо сэтгэл санааны хувьд угаасаа нэг тийм юм явагддаг гэж байгаа байхгүй юу? Тэгээд эрэнгүүт ингээд нэг шин юм мэдэрмээр санагдаал, өөрийгөө шинжилмээр санагдаал, дахин төрмөр санагдаал. Тэгээд нэг одоо нэг юм буцаад нэг 20-той байсан үе интерлүүгээ ч юм уу тий буцаж ингээл айгу гарч орж хүмүүстэй танилцаж ууж идэж ийшээ тийшээ аялж зугаалж ингээд эхлэхийг бол хүссэн тийм энержи байна. Тэгээд яг буцаад ирийгээд тэгэнгүүт угаасаа та хоёрын харилцаа өмнө нь ингээд нэг нэгнээ сонгоод хамт байж исэн үү байсан, энэ харилцаа маш гүнзгий үнэн сэнтэй байсан уу байсан. Тийм байхад энэ болгоныгоо энэ хүн угаасаа өөрөө баллаад одоо ингээд та хоёр хамт байхад жоохон хэцүү болсон. Буцаад эргээд нийлээ гээд тэгэхэд ингээд өнгөрсөндөхтэй яг энэ 3-40 этгээдтэй холбоотой асуудал энэ төр дахиж сэргээд та хоёрын харилцаа юм хэрүүл маргаантай токсик юу н болчих байх та гэдэг дээр энэ хүн болвол нэлээд жоохон юм итгэцэн байдалтай байгаа даа юм. Тийм болохоор одоохондоо яг ингээд тань дээр үнэхээр буцаж ирээ, яах вэ, ийх үү гэл ингээд бүр яаж тантай харилцаагаа засаж янзалж залруулах уу гэд нэг тиймэрхүү юмнууд бол бодохгүй байна. Тэгэхдээ цамхаг доошоо харснаа ерөнхий энерги дээр энэ хүлийн үзүр доошоо харж гарч ирж байгаа юм. Тэгээ эзэн хаанч доошоо хараа гараад ирсэн. Энэ хэдийг харах юм бол яг зүрх сэтгэлтэй энэ хүн энэ харилцаагаа бол дуусгаагүй байгаа.
Тэгээд энэ баатрийн зоос юу гэж харагдаж гинүү гэд тэгэхээр нэг юм за шулуухан хэлэхэд баг ингээд за би ингээд нэг юм 3 дахь этгээдээс уйдахаар ч юм уу тий жоохон юм ганцаараа сингл ч юм шиг эрх чөлөөтэй ийм амьдралаас уйдахаар ч юм уу ер нь нэг өөрийгөө нэг буцаж сэргээж олцоод тань дээр ингээд эргэж ирэндээ гэсэн нэг тийм зорилго угаасаа байдаг. Тийм болохоор энэ хүн яг үнэхээр ингээд тантай харилцаагаа бүр мөсөн сэтгэлтэй бол дуусгаагүй. Зүгээр ингээ одоохондоо яг буцаж ирж нийлээ харилцааг болгоё гэх яг зөв үе юм бишээ гэд ингээд нэг түр паузлаад орхиод өөрийнхөө амьдралыг хөөгд явж байгаа байдалтай байна. Тэг яагаад одоо ингээд буцаж ирээд тантай нийлээ гэж бодохгүй байна вэ гэхээр энэ нь ерөөсөө энэ 3 дахь этгээдтэй нь холбоогүй. Зүгээр энэ хүн ингээд нэг юм ганцаараа тий эрх чөлөөтэй юм сингл амьдралыг нэг жоохон мэдрэхийг хүсээд байна. Дахиад 1-2 жилдээ ч юм уу бүр тэгэж гарч ирж байна. Тэг яг тантай одоо ингээд буцаад нийлээ гэхээр тантай харилцааг айгуу гоё засаж залруулах гэж хичээх шаардлагатай болно тий таны араас гүйх шаардлагатай болно. Нөгөө харилцаагаа дуусгах шаардлагатай болно. Айгуу ингээд юм ачаалалтай хийх юмнууд айгуу их болж ирж байгаа байхгүй юу? Тэгэд яг одоохондоо энэ бас миний яг хүсэж байгаа зүйл биш, миний бэлэн байгаа зүйл биш юм байна л гэд бодсон байгаа харагдаж байна. За энэ хэсэг дээр ордууд гэд гэх юм бол тийм энэ баатрийн зоос гарч ирж байгаа ч гэсэндээ энэ хүн чинь айгүй юм хэцүү late bloomer хүн. Late bloomer гэд тэгэхээр за ялангуяа одоо за эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай гэхдээ хамаагүй. Ер нь бол эрэгтэй хүнийг тийм байх хэрэгтэй, юм байх хэрэгтэй гэдэг. Надад бол эмэгтэй хүн дээр ч ялгаагүй санагцсан. Одоо юумэр юмтэй ингээд айгүй эрт тантай үерхэд ч юм уу ингээд айгуу удаан олон жил хосууд явцсан. Аль эсвэл айгуу эрт бүр ингээд 20 дөнгөж гараал байж ахта үр хүүхэд гаргаад аав энэ төр болцсон ч юм уу. Аль эсвэл ингээд нэг юу хийж исэн те ингээд ганцаараа явж ийснаа айгуу орой ийм хайр дурлалын амьдрал руу орсон. Аль эсвэл ингээд мөнгө төгрөг одоо юумэр энэ амьдралын одоо ингээд ачаалал хатуу хөтөө зүйлсийг давж явж байгаад ингээд нэг тийм үзэх ёстой юмнуудаа одоо юумэрийн хүмүүстэй үерхэж болцох те эмэгтэй хүмүүсийг ингээд таньж мэдэх за ийм эмэгтэй хүн ийм байд юм байна. За ийм нь ийм байд юм байна гэдэг энэ ч удаа бас яг явах хэрэгтэй шүү дээ. Эмэгтэй хүн дээр ч гэсэн адилхан. За эрэгтэй хүмүүс юу ийм байд юм биш үү гэд ингээд эрэгтэй эмэгтэй гэдэг хүний төсөөллөө яг ганцхан хүнээр ингээд насаараа харна гэдэг бол бас одоо юу нь бол тийм зөв зүйл биш гэх нь хайшин тэгээд ах бас боломжгүй болсон шүү дээ. Гэтэл энэ хүний ингээ хамаг юм айгу орой ихсэн. Ерөөсөө ингээд нэг одоо оюутан байхдаа шоудахгүй тий хичээл ном энтрийг хийж явсаар байгаа л ажил дээр гарч мараал одоо л ингээл хамаг юм эхлээд байгаа юм шиг. Тийм late bloomer хамаг юм ингээд орой эхэлсэн. Тэр нэг яг ингээд тий шоудж явах ёстой. Эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу хүмүүстэй уулзаж учирч таньж мэдэж ингэж өөрийнхөө сонирхлыг өөрөө яг ямар хүнтэй хамт байхыг хүсдгийг тий тэрийг олж тодорхойлж явах ёстой насаа. За тий янз бүрийн одоо юм substance issues тий ингээ ууж сурдаг ч юм уу архийг одоо даах гэдэг ч юм уу тий аль эсвэл бүр цаашлаад ингээ substance abuse энэ төр ч юм уу тийм юм ерөөсөө ингээд нэг тийм эртхэн үзээд эртхэн тэрийг ойлгоод салчвал бас амар штэ. Тэгэхгүй ингээ хамаг юм нэг орой эхэлж байгаа хүн байна. Тэгээд үхэр охин матрийн орд хүчтэй байна. Хилэнц хоньны орд хүчтэй байна. Ихэр хумх жинлүүр энэ дотроо ихэр маш их хүчтэй гарч ирж байна. Хилэнцүүд маш хүчтэй гарч ирлээ. За бас гал орд байна. Арслан хонь нум одоо бараг бүхэл орд гараад ирчихгүй яа. Гэтэ энэ дотроос хамгийн хүчтэй гарч ирж байгаа нь энэ хумх, хилэнц хонь байгаад байна. Ихэр байна бас. За одоо болохоор энэ хүн чинь 3 дахь этгээдтэйгээ харилцаагаа юу гэж бодож мэдэрч байгаа юм бэ гэд харсан чинь энэ 3 дахь этгээдтэйгээ ер нь бол хамтдаа байгаад их удаагүй юм шиг харагдаж байна. Аль эсвэл удцаан гэд гэх юм бол үгүй наад хоёр хүн ч одоо ингээ харилцаад удаж байгаа тий. Дор хаяж 6 сар энэ төр өнгөрцөн энэ төр гэж байгаа болвол тэр удсан хугацаа энэ төр нь ерөөсөө хамаагүй. Ерөөсөө л юм зарцын төвшний харилцаа байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө гаднаасаа яаж ч харагдаж ийж болно. Гэхдээ яг үнэндээ ийм гүнзгийрээгүй харилцаа байгаад байгаа байхгүй. Хөнгөн ингээл нэг уулзаж муулзаал болцоол. Тэгээ ерөөсөө ингээд цаашдын урт хугацааны юмыг таны бодож байгаа хүн чинь 3 дахь этгээдтэйгээ ярьдаггүй.
Тэг ингээд цаашлаад хамт амьдрах ч юм уу, хамтдаа ядаж ийшээ тийшээ аялах ч юм уу. Ингээд бүр нас малцсан хүмүүс байгаа бол үр хөвгттэй болох ч юм уу. Тийм зүйлсийн талаар бүр огт ярилцдаггүй. Тийм юм ерөөс дунд нь болоогүй байгаа гэж харагдаж байна. Тэгээд таны 3 дахь этгээд чинь ер нь бол ингээд сэтгэлдээ бас хоёрдсон л байдаг байгаад байна л да. Тан дээр ингээд заримдаа сэтгэл нь хоёрдно. Энэ 3 дахь этгээдийгээ бас нөгөө талд нэг сонголт болгож гаргаж ирнэ. Тэгээд ихэнх үед болохоор яг хөө энэ 3 дахь этгээдийгээ таны бодож байгаа хүн чинь ерөөс тоодгүй юм байна. Ингээд завгүй гэд ер нь бол ингээд айгүй их гомдоодаг гэх юм уу. Би өстө тийм юм хийж ийн, ийм юм хийж ийн, өстө завгүй байна гэд ингээд цаагаараа өөр юм хийгээд яваад идэг. Өөрийнхөө найз нөхдөдтэйгээ гарч ордог ч юм уу, ажил төрөл дээр анхаарлаа хандуулдаг ч юм уу. Ерөөсөө энэ 3 дахь этгээд таны бодож байгаа хүний чинь хувьд юм номер 1 чухал сонголт нь биш. Тэгээ энийг энэ 3 дахь этгээд нь өөрөө ч мэддэг. Иннээс болоод өстой ингээд энэ 3 дахь этгээдийнх нь одоо хүн нь айгүй гомддог байгаад байгаа байхгүй юу? Яагаад гомддог вэ гэд тэгэхээр над дээр хичээдэггүй. Ингээ харилцаагаа бол бүр дуусчихдгүй юм байна л да. Гэхдээ ингээд нэг хүн чинь хаана явж ийн, юу хийж ийн, тэрийг хийлж яриад, залгаад, холбогдоод ингээ өөр дээр нь анхаарал хандуулад, гой үйлдэлүүд хийгээд, ийм акшнтай, хичээл зүтгэлтэй байдаг юм ерөөсөө байдгүй. Тэгэл байж л байдаг. Тэгэл яг нэг уулзсан хамтдаа цагийг өнгөрөөе гээл тэгэнгүүт би өстө гинт завгүй болчлоо. Би энэ 7 хоногт амжихгүй, энэ сард амжихгүй. Гэт ингээд ер нь болвол 3 дахь этгээд яваа таны бодож байгаа юм чи маш их гомдоогоод байд юм байна. Тэг өөрөө ч энэ хүнийгаа ингэж их гомдоогоод идэг гэдгээ бол мэддэг. Тэгсэн хэрнээ юу ч хийдэггүй байгаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ 3 дахь этгээд нь таны бодож байгаа хүнээс нэлээд дүү байх бас магадлалтай. Аль эсвэл зүгээр л юм маш гинэн цайлхан эмэгтэй, аль эсвэл эрэгтэйгийн энержи гарч ирж байна. Энэ харилцаа бол ер нь ингээд дуусвал дуусч гад айгүй юм poor, айгүй ядмаг хэцүү байдалтай байгаа байхгүй юу? Угаасаа ингээд таны бодож байгаа хүн чинь 3 дахь этгээдийг бол ерөөс байнга гомдоодог. Яг ингээд тоохгүй бүр ингээд хаяад идэг. Гэтэл энэ 3 дахь этгээдийнх нь эмэгтэй нь болвол эмэгтэй ч юм уу эрэгтэй ч юм уу тий таны бодож байгаа хүн чинь угаасаа айгүй хайртай, сэтгэлтэй. Одоо хүнийг буруутгаад яахтай айгүй л сэтгэлтэй харагдаж байна. Тэгээд хамгийн гол нь ингээд одоо за салий болий гэж хэрэлдэж маргалтаж муудалцсан шүү дээ. Тэгээд таны бодож байгаа хүн чинь болохоор энэ хүний өстө бүр маш амархан аргалцдаг гэж болвол гарч ирж байна. Зүгээр ингээл би чамд маш их гомдож байна, харилцаагаа дуусгамаар байна, энэ төр гээл тэгэнгүүт нь битгийлтэй тэгээд яах юм бэ? Намайг уучлаарай. Би цаашаа хичээнэ гээл тэгчих юм бол тэрэнд нь шууд итгээл ингээл харилцаагаа цаашид ирээдүйд гоё болон бүтэн гээд нөгөө хүн нь итгээд явцдаг. Тэгээ таны бодож байгаа хүний өнцгөөс харахад болохоор зүгээр энэ хүн дээр ингээд маш жоохон хичээл зүтгэл гаргахад л харилцаа нь ингээд буцаад гайгүй сэрэгчдэг. Нөгөө эмэгтэй нь ингээд гомдол нь арилждаг, уурсан ч уур нь гарчдаг. Буцаад өөрт нь итгээд ингээд буцаад айгүй хурдан хөөрхөн болчдөг байгаа байхгүй юу? Тэгээд нэг харилцаагаа явуулаад байдаг болвол харагдаж байна. Тэгээд ер нь бол нь шүү дээ. Тэгээд таны бодож байгаа хүн чинь 3 дахь этгээдтэй бүр үнэхээр хайргүй. Үнэхээр ямар ч сэтгэлгүй байгаад байгаа нь бол айгүй тодорхой харагдаж байна. Тэгээ энэ харилцаа нь бол одоо нэг тийм сонирхолтой ч харилцаа бас байхаа болцсон. Эхэндээ бол ер нь нэлээд юм хөвгчлөлтэй таны бодож байгаа хүнд чи юм шинэлэг мэдрэмжүүдийг өгсөн ийм харилцаа байсан байгаа байхгүй юу? Гэсэн чи одоо бас ингээд жоохон цаг хугацаа өнгөрөөд ихэлсэн чинь нэг их юм хамтдаа хийх, хамтдаа мэдрэх, хамтдаа ярилцах шинэлэг юмнууд байхгүй болцсон. Эсвэргээрээ тэгээд нөгөө эмэгтэй нь ингээд айгүй л юм шаналдаг, айгүй сэтгэл санааны хувьд тогтворгүй юм эмэгтэй хүн байна. Эрэгтэй ч юм уу те. Тэгээд энэ уншлагыг эмэгтэй биш эрэгтэй хүмүүс сонсч байгаа бол эмэгтэй гэсэн үг шүү дээ нөгөө тал нь. Тийм зүгээр л ингээд таны бодож байгаа хүн чинь 3 дахь этгээдтэй юус цаг зав гаргадаггүй, юусоо хичээдэггүй. Тэгээд тэрийгээ ч өөрчлөе гэж боддгоо. Тэр нь нөгөө эмэгтэйг нь айгүй зовоодаг доо, шаналгадаг да, хэцүү байдаг да. За энэс болоод бит хоёрын харилцаа ингээд юу нь бол хонц биш болцсон доо энэ төр гэсэн. Тийм л юм бодоод байгаа харагдаж байна. Тэгээ гурвын саваа ерөнхий энерги дээр доошоо харж гарч ирж байгаа гэхээр яг уу анхандаа эхэндээ энэ харилцаа бол таны бодож байгаа хүний хувьд нэлээд юм шинэлэг
зүйл байсан. Өмнө нь ингээд нэг юм авж байгаагүй хөнгөн те гүн гүнзгий бол биш, зүгээр нэг юм сонирхолтой passionate те жоохон хүсэл тэмүүлэлтэй тийм мэдрэмжүүдийг энэ харилцаанаас энэ 3 дахь читгэдтэйгээ харилцаанаас авдаг байснаа одоо бол бас болчихжээ. Энэ харилцаа нь хуучраад эхэлж байгаа. Тэгэнгүүт ингээл харилцаа нэг их утга учиртай ч энэ төр санагдахгүй нөгөө хүнтэйгээ яг үнэндээ ингээд нэг ойрын ирээдүй хардаг байснаа таны бодож байгаа юм чи 3 дахь читгэдтэйгээ ойрын ирээдүйч харахаа болцсон байгаад байна. Гэхдээ яг энэ харилцаа яагаад ингэж үргэлжлээд байгаа вэ гэд тэгэхээр таны бодож байгаа хүний энэ харилцаатай байгаа 3 дахь читгээд нь өөрөө бас харилцаан дээр айгүй хичээдгээ гэж шаналал, зовоол, гомдоол идэг ч гэсэн тэний хатуу юмнууд бол гэхдээ харагдахгүй байна. Зүгээр юм чи яагаад намайг ингэ тоохгүй байгаа, хайрлахгүй байгаа, яагаад намайг ингэ гомдоогоод байгаа юм бэ? Ямар хэцүү юм бэ гэл ингээл тэл жоохон аргадчихгонгууд зүгээр болчдөг. Тэгээд энэ хүн нь болохоор бас харилцаан дээр айгүй хичээдэг. Ер нь л ингээл те байнга харилцаа холбоотой байгаал харилцааг ингээд буцаад гоё сэргээч гээл сонирхолтой байлгачих гал адал явдалтай байлгачих гал ирвэхээрээ зүтгэдэг байх юм. Тэгэнгүүт ингээд энэ нөгөө талд байгаа 3 дахь читгээд нь харилцаан дээр айгүй хичээгээд ахаар за ингээд буцаад яг гоё болж юм доо сонирхолтой болж юм доо гэд ингээд нэг энэ 3 дахь читгээдийн өгж байгаа нэг тийм халуун дулаан мэдрэмж, сонирхолтой адал явдалтай мэдрэмж, тийм юмд нь л татагдаад байгаад идэг гэж гарч ирж байна. Одоо юу мэрэн битээ жишээ авах юм бол таны бодож байгаа нэг чинь хоёлаа парк орё. Хоёлаа парк орж өстой галзуу булган дээр сууя. Хоёлаа эх 7 хоногт ууланд авирия. Аль эсвэл банжи жампинг энэ төр гэл нөгөө нэг тийм шүхүр мөхрөөр буудаг юм байдаг шүү дээ. Тийм юмар хоёлаа бууж үзье. Хоёлаа тийшээ явж загас энтер барья гэдэг ч юм уу. Бүр үнэхээр тэгэж амар хичээдэг. Тэгээд энэ эмхтэйтэй гол нь маань татагтаад байгаа юм бүр ерөөс юу ч байхгүй. Зүгээр ингээд нэг хичээгээд байгаа. Тэгээ өөрийг ингээд нэг жоохон сатааруулаад байгаа. Шинэ юм үзүүлээд харуулад мэдрүүлээд байгаа. Тэрэнд нь ингээд нэг жоохон татагдсгээл ингээд нөгөө хүн нэг хичээгээд ах юм бол ингээд явж байгаа байдалтай байна. Тэгэд энэ харилцаан дээр бол таны бодож байгаа юм чи бүр ингээд маш багахан л хичээл зүтгэл гаргадаг. Яана энэ одоо бурхан минь ослтгүй ингээд нэг 7 хоногтой бараг 3 муруудаа тий сайн уу юу байна би яаж ийн ажил төлн гайгүй юу гэж биччихдэг 7 хоногтой 2 удаа уулзвал их юм нэг юм бүр маш бяцхан харилцаа байгаад байна. Яагаад ийм байгаад байна вэ гэж тэгэхээр таны бодож байгаа хүн чинь 3 дахь читгээд тий ерөөсөө л хайргүй. Хайр сэтгэлийг бэлэгддэг ганц ч хүзэр байхгүй байгаа ганц нь баатрийн аяг бүр доошоо хараа гараад ирж байгаа байхгүй юу? Ер нь энэ хүнд нэг их хайртай сэтгэлтэй ч гэж өөрийгөө хуурахгүй байна. Угаасаа хайргүй сэтгэлгүй. Таны бодож байгаа хүний 3 дахь читгээд айгүй хүчтэй гал мах бодтой хүн байдаг гэж магадгүй. Арслан хань нумын орд хүчтэй гарч ирж байна. Ихэр хумгч инлүүр бас гарч ирж байна. За ийм байлаа. Тэгээд энэ хүрээд YouTube-ийн маань уншлага дууслаа. Нэмэлтийг авах сонирхолтой байгаа хүмүүсийн хувьд за тантай ирээдүй яах вэ? 3 дахь читгээдтэй ирээдүй нь яах вэ? Энэ хүн таныг сонгож буцаж ирэх үү? Нөгөө талаас та энэ харилцаан дээр яг яах хэрэгтэй вэ гэж зөвлөгөөг харнаа. Баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхаа уншлагыг эхлүүлье. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Emily Bronte зохиолчийн Картиг House буюу байшин гэдэг оракултай хамт сонгосон байх учиртай. За эхлээд таны энергийн шалгалтыг хийж байгаа. Та яг одоо энэ бодож байгаа хүнийхээ талаар өөрөө ямар мэдрэмжтэй байгаа вэ, бодолтой байгаа вэ гэдгийг харж байгаа. За тэгэж асуухад болохоор 2 дугаар бүлгийнхэн маань бодож байгаа хүний яг 3 дахь читгээдтэй байгаа гэдгийг бол маш сайн мэдж байна. Ер нь энэ хүн ингээд өөр хүнтэй харилцаатай яваад байгаа. За өөр хүнтэй харилцаатай байж байгаа болвол яг тийм үед нь бол би яг яасан ч нийлэхгүй. Энэ хүн өөр 3 дахь читгээдтэй байгаад байгаа учраас би энэ хүнтэй яасан ч харилцахгүй, яасан ч өөрөө төрүүлж одоо эргэж нийлэх юм тэр ч юм уу тийм саналыг бол тавихгүй гэд яг ингээд шийтцэн энержитэй байгаад байгаа харагдаж байна. Гэхдээ 8-ын аяга доошоо 6-гийн аяга доошоо гэд тэгэхээр 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань
Өөрөөсөө бол яг энэ бодож байгаа хүндээ одоо ч гэсэндээ маш их хайртай, сэтгэлтэй, маш их гоё дурсамжийг бүтээсэн байгаад байгаа харагдаж байна л да. Тийм болохоор яг энэ хүнтэйгээ ингээд нэг юм хоёулахна яг та хоёрын өнгөрсөн байгаад байгаа байхгүй юу? Яг та хоёрын өнгөрсөн рүү ингэж маш их өнгийж байгаа байдалтай бол байгаад байгаа харагдаж байна. За бит хоёр хамтдаа яг ингээд хөтөлцөөд явж исэн да. Бит хоёр хамтдаа ингээд ийм маш гоё аз жаргалтай байсан да. Хотын гудамжаар яг ингээд хөтөлцөөд та хоёроос өөр хүн байхгүй юм шиг ингээ айгүй аз жаргалтай алхаад явж исэн бол тэр үеийнхээ дурсамжуудыг энэ төр бодоод ер нь энэ хүнтэй байсан өнгөрснөө өгүүлж байгаа, энэ хүнийг өгүүлж байгаа, энэ хүнээс яг зүрх сэтгэлийн хувьд бол хоёрдугаар бүлгийнхэн маань өөрсдөө яг move on хийсэн, явсан бол харагдахгүй байгаад байгаа боож ирж байна. Тэгээ Ace of Cups дээшээ харж гарч ирж байна гэд тэгэхээр энэ хүн рүү та яасан ч өөрөө төрүүлж үйлдэлийн тэр бол хийхгүй. Гэхдээ энэ хүнийг ингээ одоохондоо мартаж чадахгүй байгаад байгаа учраас энэ хүн өөрөө ингээд 3 дахь читгээдээ одоо ингээд явуулаад, тавьж явуулаад, тань дээр эргэж ирээд буцаад нийлъя гэх юм бол одоогоор та бол энэ хүнд яг зүрх сэтгэлээ өгөх хүсэлтэй байгаа гэж бол бууж ирж байна. Тэгээд нэг юм worst is over гэдэг energy байгаа байхгүй. Бүх муу юм одоо хамгийн хэцүү үеийг яг ингээд ард үлдсэн. Яг энэ хүн ингээд 3 дахь читгээдтэй өөр хүнтэй ингээд харилцаатай болсон байна тий. Танаас өөр хүнийг илүүд үзсэн байна. Тэрийг яг мэдрэх болвол айгүй хэцүү байсан. Хамгийн багадаа нэг 10 хоногийн өмнө, урттаа нэг сарын өмнө, за бүр урттаа гэхэд 3 сарын өмнө ч юм уу. Ер нь энэ 3 дахь читгээдийн талаар 2 дугаар бүлгийнхэн маань бол мэдэж авсан байна. Тэгээ одоо бол ингээд за яг би буцаж нийлмээр байна. Би энэ хүнийг орхиж чадахгүй гэдэг мэдрэмжээс илүү ингээд хайртай сэтгэлтэй тавьж явуулж чадаагүй байгаа дурсамжууд байна. Тавьж явуулж чадаагүй байгаа сэтгэлүүд байна тий. Тэрийг ингээд бас бодоод энэ хүнтэй ингээд нэг эргээд нийлвэл нийлмээр ч юм шиг мэдрэмж бол төрдөгч гэсэндээ за бит хоёр магадгүй эргэж нийлэхгүй тий. Энэ хүн яг 3 дахь читгээд ингээд сонгоод цаашаа урагшилж магадгүй. За тэгэх юм бол ингээд бит хоёрын харилцаа ингээд уус дуусна тий. Тэгсэн ч гэсэндээ окей зүгээр дээ гэд яг нэг юм хүнд хэцүү хамгийн хүнд уналттай яг ингээд хууртагдаж мэхлэгдсэн орхигдож хаягдсан яг нэг тийм үнэхээр ар нуранаасаа хутга зоолгосон тэр хүнд мэдрэмжийг бол 2 дугаар бүлгийнхэн маань аль хэзээ давцсан байгаа даа. Тийм учраас worst is over буюу ингээд хамгийн муухай хэцүү зүйлс бол ингээд ард үлдсэн байгаа харагдаж байна л та. Тэгэд энэ хүнийг бол та яг бүрэн дүүрэн зүрх сэтгэлээсээ бол тавьж явуулаагүй байгаа ч гэсэндээ хайр сэтгэл бол энэ хүнийг хайр сэтгэл бол байгаа ч гэсэндээ 2 дугаар бүлгийнхэн маань одоогоор бол өөрсөд дээрээ айгүй фокуслж байгаа харагдаж байна. За энэ хүнийг би яг ингээд шууд ингээд зүрх сэтгэлээсээ авч хаях бол угаасаа хэцүү байна. Та ч бас одоо хүн штэ тий. Ингээ робот шигөө за энэ мэдээллийг энэ хүний дурсамжийг ингээ устгаад хасаа хийчихье гэл ингээд юмс тийм амархан байхгүй тийм үү. Хэдий тийм ч гэсэндээ ингээд өөр дээр илүү анхаарлаа хандуулъя. Би чинь юу чаддаг билээ, юу хийдэг билээ, би чинь ямар үн цэнтэй хүн билээ гэд өөрийнхөө гадаад үзэмж, өөрийнхөө ажил төрөл амбицтэй өөртөө итгэл энтрээ нэмэгдүүлээд яг үнэндээ энэ хүнээс салаад бас 2 дугаар бүлгийнхэн маань ингээ glow up хийж байна. Ер нь бол бас ингээд албаар зоригтойгоор ч юм уу те юу алдснаа ч өөрөө ингээ хар мэдэр гэд ингэж байгаа байдал бол бас 2 дугаар бүлгийнхнаас манай ажиглагдж байна. Гэтэ яг энэ хүнийг ингээл харамсуулах гал, атаархуулах гал те ингээд байгаагаас илүүтэй за би одоо яг өөрийгөө нэгдүгээрт тавих хэрэгтэй шүү. Би өөрийгөө бас ингээд те авч гарах хэрэгтэй. Би өөрийгөө ингээ баталж харуулах хэрэгтэй. Би урагшлах хэрэгтэй гэд өөрсдөө дээр илүү энерги зарцуулж байгаа байдалтай бол байна. Тэгээ 2 дугаар бүлгийнхэн маань болохоор за юмс бол энээс илүү цаашаад ордно гэж байхгүй л гэж бодож байна л да. Яг тэгэхээр таны бодож байгаа хүний ер нь танаас ингээд нууж, хааж исэн, худлаа хэлж исэн, далд байсан бүх зүйл ингээд ер нь ил болцсон. Одоо ингээд цаашид дахиад ямар нэгэн зүйл ингээд нэмэгдээл те гарч ирлээ гэхэд энэ бол танд ерөөсөө нөлөөлөхөргүй болцсон гэх юм уу? Өөртөө ингээд бас нөлөөлүүлээд байж болохгүй. Би яг одоо энэ бодож байгаа хүнийхээ те тэр 3 дахь читгээдтэй харилцаанд нь хит их автаад энэс болоод би ингээд өөрийнхөө биеэ даасан байдал, өөрийнхөө үнцийг, өөрийнхөө ур чадвар, өөрийнхөө одоо мах бодгол бие хүнийг ингэж зовоогоод ээж болохгүй, өөрийгөө дутуу хүнлээд ээж болохгүй. Энэ асуудлаас би угаасаа хараат байж болохгүй. Тэгээ энэс цаашаа юмс угаасаа дордно гэж байхгүй гэд нэг юм тайвширсан.
Яг одоогоор бол 2 дугаар бүлгийнхэн маань илүү өөрсдийнхөө яг гадаад үзэмж, өөрсдийнхөө мөнгө санхүүгийн тогтвортой байдал, өөрсдийнхөө урт хугацааны ирээдүй, дотоод гоо сайхан амар амгалан тэдгээр зүйлс дээрээ илүү фокуслаад өөрийнхөө урт хугацааны ирээдүй рүү анхаарлаа хандуулад явж байгаа байдалтай байна. За тэгээд ерөнхий энергиудыг харах юм бол 5-ын зоос доош харж гарч ирж байна л да. Нэг их энэ хүнд ингээл хаягдсан, орхигдсон ийм шаналгаатай мэдрэмжүүдээс ер нь энэ 5 дугаар сартай цуг баг ингээд гарцсан гэх юм уу? Энийг даваад гарцсан. Энэ хүнээс болоод ингээл учиргүй шаналал, шархлал, араас нь харамсаал ингээ өөрийгөө алдаад байгаа юм байхгүй. За би энэ хүнд ингээ гологдчихлоо, орхигдчихлоо гэсэн ийм бодол бас байхгүй. За ер нь ямар ч байсан гэсэн энэ хэцүү цаг үеийг би даваад гарнаа гэд ингээд өөртөө итгэж байгаа, өөр дээр аюу анхаарлаа хандуулж фокуслж байгаа, завгүй байх гэж хичээж байгаа, өөрийнхөө амьдралд урагшаа хараад урагшлаад тий цаашдынхан одоо баг өөрийнхөө амьдралын одоо цаашдын ирээдүйн 1-2 жилийн хийж бүтээх зүйлс дээрээ ингээд фокуслаад байж байгаа юм маш тогтвортой энерги байна. 2 дугаар бүлгийнхний энэ дээр гарч ирж байгаа энерги гэх юм бол ер нь маш хүчтэй, газар шороо мах бодтой, өхөр охин матар. За тэгээ гал арслан хонь нумын орд хүчтэй гарч ирж байна. Сарны орд хилэнц гарч бас ирсэн. Тэгээ сарны орд хумах бас гарч ирлээ. За энэ ингээд таны нөхцөл байдалтай таарч ах юм бол бүгдээрээ цаашаа уншлагаа үргэлжлүүлье. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхээ уншлагыг үргэлжлүүлье. За энэ ч одоо айгүй үзээтэй уншлага болох гээд байна. Гэтэ юунаас өмнө энийг нэг жоохон оршил хальт яриадах юм. Emily Bronte-гийн хамгийн том зохиол бол Wuthering Heights буюу Аянгат даваа байдаг. Тэгээ саяхан нэлээд алдартай болсон болохоор нэлээд олон хүмүүс үзсэн байх. Гэтэ яг үндсэн зохиол нь бол одоо бүр тэрнээсээ илүү dark, тэрнээсээ илүү хэцүү байдаг л да. Тэгээд ингээд айгуугай хайрын зохиол гэж байгаа ч гэсэн ерөөсөө битүү үзэн ядалтын зохиол. Яг нэг red flag буюу одоо нэг хоорондоо тохирохгүй хүмүүс нэгэндээ маш их хайртай байхаар яг юу болд юм бэ? Нэгнийгээ одоо яг яаж ингэж тий амьдралыг балалдیں۔ Тэгээд тэр нь ингээд зөвхөн өөрсдөр нь дуусахгүй өөр хүүхэд ач зээнэр рүү нь яаж ордیں۔ Тэгээд тэрийг харуулсан юм маш том generational зохиол гэхгүй юу? За тэрэн дээр ингээд манай гол дүрийн эрэгтэй болвол ингээд эмэгтэйгээ угаасаа эмэгтэй нь болохоор бас нэлээ айхтар, өөртөө ихтэй, шуналтай тийм эмэгтэй байдаг. Тэгээд өөр баян хүнтэй суугаад явцсан ч ёстой үзээ ядаад нутгаасаа яваад буцаж ирэхдээ те бас өөр айгу баяжцсан байгаа л нөгөөтгөө бүр ингээ хардуулах гад нөгөө эмэгтэйгийн суусан нөхрийнх нь дүүтэй нэн тэр яг суугаад одоо тэр дүүг нь бол яг ингээд бүрэн 100% ингээ ашиглаад ч юм уу те ингээд нөгөө хайртай эмэгтэйгээс одоо нэрээ зовоогоол үзэлцэж таарал зөндөө юм болдог байхгүй юу. Тэгээ би яагаад энийг яриад байна уу гэхээр иймэрхүү энержи жоохон 2 дугаар бүлгээс маань орж ирж байна. За цагаан өнгийн хэсэгдэр болохоор таны бодож байгаа хүн чинь таны талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа. За тий хар өнгийн талд нь энэ хүн 3 дахь читгэдийн талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа юм бэ гэдгийг харж байгаа. Тэгэж асуухад энэ хүн уг нь өөрөө л одоо 3 дахь читгэдийн төртэй харилцаа үүсгэсэн хүн байх юм. Гэтэл яагаад танаас болоод ингэж их шархлаад, ингэж их зовоод байгааг нь би бас ойлгохгүй юм л да. Ер нь бол зөө таны бодож байгаа хүн чинь бас яг тантай адилхан гүргэр байгаад байгаа. Та хоёулаа ингээ хоёр талд яг ингээд би бинийгаа яг тий өвчтөө шүдэндээ 100-аад яасан ч буцаж нийлэхгүй тий би лав төрүүлж эвлэрийг гэхгүй би ч төрүүлж эвлэрийг гэхгүй энэ төр гэсэн ийм байдалтай байгаад байгаа байхгүй. Тэгээ таны бодож байгаа хүн болохоор танаас ялгаатай нь өөрийгөө айгу хуурч тэгээд байгаа харагдаж байна. За би яасан ч төрүүлж үйлдэл хийхгүй шүү. Би яасан ч төрүүлж харилцах холбоо тогтоохгүй шүү гэж өөрийгөө хуураад байгаа. За яасан ч бит хоёр одоо эргэж нийлэхгүй те ингээ бүх юм өнгөрсөн дууссан. За адаглаад би л өөрөө төрүүлж халах юм энэ хийхгүй гэд байгаа нь энэ хүн өөрийгөө ингээ маш их хуураад байгаа гинэ. Ингээ бодлоор өөрийгөө хуураад байгаа. А гэтэл сэтгэл мэдрэмж нь болохоор яагаад юм гэсэн чинь танаас яг энэ хүн move on хийх гээд таныг орхиж явах гад нөгөө харилцаа руугаа өөрийгөө зориулах гад ерөөс чадахгүй байгаад байна. Ингээ сэтгэл нь танд бүр ингээ аюу хорогдсон. Яг танаас ингээд холдох, явах хүч чадал энэ хүнд ерөөсөө байхгүй байгаа. Үнэхээр энэ дээр бол ингээ хүч дутаад байгаа.
Тэгэх тусам ингээд танд илүү автаад, танд илүү татагдаад, таны талаар илүү их бодоод байгаа байдалтай байна. Ер нь та хоёр харилцаатай байх үед энэ хүн чинь угаасаа танд бүр маш их татагддаг байсан. Яг халуун дулаанч хүн байна л да. Уг нь бол тэгээ танд айгүй их эрхэлдэг байсан юм болов. Тэгээд энэ хүн бас яг нэг юм өөрийнхоороо дураараа зантай. Бас ингээд хэр баргийн одоо хүн ингээд ойлгоод аргалаад тэгсээд ахааргүй бас нэг юм импульсив буюу одоо нэг юм хит дүрлэлсэн зан чанартай хүн байгаа байхгүй юу? Ботхосоо өмнө үйлдэл хийдэг, өөрийгөө янз бүрийн хэрэг төвөгтэй аваачих гад идэг. Нэг тийм тал байна. Эсвэл ер нь ингээд айгу өөрийнхоороо зөрүүд энтер зантай. Гэтэл тэрийг нь та яагаад ч юм ингээд айгу ойлгодог байсан, аргалаад байдаг байсан. Таны хажууд энэ хүн чинь бас ингээд нэг тийм зөөлрөөд идэг байсан гэх юм уу? Тийм хүр хар гэсэн тий амар хүчтэй өөрийнхоороо дураараа ирэх мэдлэлт дуртай. Айгу бардам ийм хүн байснаа таны хажууд ирснээ ингээд нэг юм жохон хөвгт шиг болчдөг байсан. Ерөөсөө л ингээд бусад хүний нүдэнд тий арслан бар шиг хэрнээ таны хажууд ирэхээр нэг юм ирэх муур шиг болчдөг байсан юм уу та. Тэгээ тэр үеэ айгу их эргэж өгүүлж санаад байгаа гэж болвол гарч ирж байна. Гэхдээ танд болохоор энэ хүн чинь бас айгу тийм эрүүл бусаар татагддаг. Таныг ингээ айгу харддаг, заримдаа тантай өөрийгөө харьцуулдаг. Ингээд хайр нэг тийм амархан жоохон үзэн ядалт юм шиг юм бас болчих гээд идэг тал энэ хүнд байдаг. Энэ нь болохоор танд хит эрүүл бусаар бас юу н автаад байгаатай шууд холбоотой. Тэгээ одоо бол яг үнэндээ зүрх сэтгэлдээ ингээд танаас айгу хараад юун таныг тавьж явуулах гэж хичээгээд чадахгүй ийм байдалтай бол байж байгаа харагдаж байна. Гэтэ яагаад ч юм энэ дээр танаас болоод айгүй эго бардам занаа шархалцсан л гэж харагдаад байна л да. Тэгээ энэ нь болохоор юунаас болж гэнэ үг гэд тэгэхээр ер нь ингээд та хоёр бол одоо яг харилцаа холбоогүй байгаа гэж гарч ирж байна. Тэгээ харилцаа холбоогүй болсноос хойш та нэг илүү юм glow up хийгээд байгаа гэх юм уу? Таны ингээд нэр хүнд өсөөд, та илүү үзэсгэлэнтэй хөөрхөн дур булаан болоод, та илүү алдартай болоод, таны араас ингээд одоо энэ хүн байтугай шүү зөндөө олон хүн гарч иржгүйгээл зөндөө олон сонголтууд танд бий болоод байгаа юм шиг санагдаад энэ хүн бол үнэхээр танаас болоод бүр ингээ бардам зан нь үнэхээр амар шархалцсан эго нь хойрт толцсон байгаа харагдаж байна. Тэгээд нэг юм ер нь танаас болоод энэ хүн аюу стресстэй байна. 9-ийн ээлт гэдэг бол бүр яг одоо шүү дээ. Яг одоо энэ хүн ингээд танаас болоод бүр ингээд бүр нэг юм байж ядаад байгаа байдалтай байгаа гэх юм уу? Шүн унтаж чадахгүй байгаа даа. Ер нь та энэ хүний хувьд ингээд бодогдохгүй байх бүр үе алга. Бүр ингээд уламл бодоол өдөржингөө таны талаар элдв хангаа юм ингээд ургуулж бодоол тэр бодлоор өөрийгөө ингээд зовоогоол байгаад байгаа. Тэгээ юу гэж бодож ингэж өөрийгөө зовоогоод байгаа юм бэ гэсэн чи айгу сонирхолтой. Та өмнө нь энэ хүнд айгу хайртай байсан байгаа байхгүй юу? Ер нь энэ хүний төлөө юу ч хийхэд бэлэн. Энэ хүнийг яг ингээд нэг юм айгүй хөөрхөн хайрын харцаар хардаг, халуун дулаан ханддаг, энэ хүнийг ингээд ямар ч нөхцөл тавихгүйгээр хайрладаг байснаа одоо зүгээр л энэ хүнээс ингээд зүрх сэтгэлээ татаад авцсан. Нэг их энэ хүнд гомдож момцсондоо ч бас биш. Зүгээр л за окей хоёулынх нь харилцаа ингээд дууссан. Би чамд бол дахиж хизээж зүрх сэтгэл гарахгүй гэж зүрх сэтгэлээ ингээд хаагаад аваад явцсан. Тэгээд таныг ингээд эсэргээрээ энэ хүн чинь бүр нэг юм амьдралаа энэ хүнгүүгээр ингээд шинээр эхлүүлээд байгаа. Тэгээ бүр тэгж чадж байгаа гэж бодоод яг ингээд үхэх гээд байгаа энержитэй байна. Бүр ингээд бодлороо бүр ингээд өөрийгөө үнэхээр зовоож байна. Тэгээ яагаад ингэж байна уу гэхээр энэ хүн өөрөө танаас move on хийгээгүй байгаа байхгүй. Өөрөө энэ хүн таныг мартаагүй байгаа. Зүрх сэтгэлдээ тавьж явуулаагүй байгаа. Тэгээ таныг бас жоохон удаан ингээд өөрийг нь зүрх сэтгэлдээ тийх юм болов уу? Өөрийг нь мартаж чадахгүй бас жоохон шаналх юм болов уу? За магадгүй бүр давраад тий ингээд араас нь үйлдэл энтер хийгээд би чамд хайртай сэтгэлтэй чи надтай бай энтер гээд ч юм уу тэгж хэлэх юм болов уу гэж бодсон ч та ерөөсөө тгээгүй. Би ингээд чамайг зүрх сэтгэлдээ орхиогүй байхад чи намайг бүр орхичлоо хайчлаа. Би ийм хурдан чамайг ингээд тий намайг орхиод явчихна гэж бодоогүй. Гэсэн ийм шаналгаа бүр энэ хүн үнэхээр их байгаад байгаа харагдаж байна. Зүгээр л энэ хүнээс та ингээд тий ном хааж байгаа юм шиг зүрх сэтгэлээ хагаал ингээд явчихж байгаа юм шиг санагдаад байгаа гэж бууж ирж байна. За тэгээд бас madness заяо. Энэ хүн болохоор 10 of coins дэше харж гарч ирж байгаа байхгүй юу? Өөртөө чи юм урт хугацааны ирээдүй бүр хардаг. Гэхдээ 10-ын зоос бол одоо тайлбарлах юм бол
ингээд харилцаанд юу ч болж исэн гэсэн нөхцөл байдал яг яаж ч сүрж исэн гэсэн хүн ингээд нэг хүнтэй л өөрийгөө насан туршдаа хамт байгаагаар гэр бүл болж байгаагаар хамтдаа ингээд баяжж байгаагаар тий ингээд байр худалдаж аваад тэнцэнэ амьдраад үр хүүхдээ өсгөөд ингээд нэг юм гэр бүл болж байгаагаар өөрийгөө төсөөлдөг штэ. Тэр төсөөлөл ер нь хамгийн хүчтэй байдаг байхгүй. Ер нь энэ карт доошоо хараад л гараад ирэхин цагт тэгээд найдваргүй гэх юм уу та. Гэтэл энэ дээшээ харж гарч ирээд байна гэд тэгэхээр ялтчгүй энэ хүн чинь тантай бүр маш урт хугацааны ирээдүй хардаг. Өөрийгөө одоо яг ингээд нэг юм насан туршдаа тантай хамт амьдарч байгаагаар төсөөлдөг. Тэр нь бүр яг хിവэрээ. Ерөөс тэнд нь өөрчлөгдөд байгаа юм байхгүй. Тэгэд энэ бодлосоо болоод одоо ерөөсөө нэг юм тайван байдлаа алдсан байгаа гэх юм уу. Ерөөсөө л ингээд нэг тийм өдөр тутмынхаа ажил төрөлд анхаарлаа хандуулаад магадгүй нөгөө 3 40 тэгээд ингээд тий гоё интер байгаад ч юм уу тийм ямар ч боломж байхгүй. Сэтгэл санаа нь танаас болоод үнэхээр ингээд тэнцвэргүй, давтаргүй болцсон. Танаас бүр ингээд хараат танд ингээд хүлэгдсэн юм шиг. Би яагаад энэ хүнтэй л ингээд урт хугацааны ирээдүй хараад байгаа юм бэ? Би бүр яг яагаад вэ гэд бүр ингээд зөвхөрөд байгаа энержитэй болвол байна. Яг амар адилхан гэхээсээ илүүтэй тантай хардаг ирээдүйн бас нэг юм айгуу гоё үлгэрийн юм байгаад байгаа байхгүй. Үгүй ингээд King of Swords, Queen of Coins, тэгснэ Ten of Coins гэд тэгэхээр хэрвээ тантай хамт байх юм бол ингээд яг энэ хааны ил зүүн тийшээ харцсан хатны зоос ч гэсэн зүүн тийшээ харцсан байгаас ингээд нэг юм хоёулаа нэг зүг рүү хараад гэх юм уу. Ингээд амар мундаг гоё амжилттай хосууд бит хоёр байх байсан. Байсан ч биш юу н одоо ч гэсэн нэг ирээдүйд бодоод идэг. Энэ хүн ингээл бүх зүйлийг мэдээл, шийдээл, тий амар ухаалаг байгаал ингээл нэг юм битүү харгуу зам байлаа гэхэд энэ хүн яг ингээд замыг яг ингээд нэвтлээд тий ингээд таныг чиглүүлээд та болохоор араас нь энэ хүнийг дэмжиж арт талыг нь ингээд хамгаалаад явах юм амар гоё хосууд байх байсан. Тэг ирээдүйд ч байж болно гэж энэ хүн бүр бодоод байгаа харагдаж байна. Тэг таныг болохоор яалтчгүй юм урт хугацааны ирээдүйн харилцаанд байх хүнээ гэж хардаг. Энд дээр бас хатны зоос гарч ирж байгаа. Тэгэхээр яг энергийн шалгалтыг сонссон хүмүүс маань яг энэ хэсэг бол өөрсдөө бас мөн л юм байна. Маш үзэсгэлэнтэй, маш гоё үстэй гэж боддог. Маш хөөрхөн хацартай, маш гоё харцтай гэж боддог. Тэгэд би яг ингээд энэ амьдралыг залаад чиглүүлээд тий би мундаг байгаад би юм хүм сэдээд төлөвлөөд алсын хараатай байх үед таныг болохоор яг ингээд арт талыг нь хамгаалаад айл гэрийг нь авч яваад үр хүүхдийг нь гаргаад өөрт нь итгээд түшээд тулаад явах ийм гоё хүн байсан штэ. Үгүй тэгээ цаашид ч байж болно штэ гэдэг энэ бодлороо өөрийгөө үнэхээр амар зовоож сэтгэл санааныхаа тайван байдлыг алдаад байгаа харагдаж байна. Тэгээ Two of Coins доошоо харж гарч ирж байгаа гэхээр яг 3 дахь читгэд байна л да. Хоёр сонголтын дунд ингээд төөрцөн, гаццсан. Гэхдээ энэ нь бол бас нэг тийм чухал юм бишээ. Яг тань руу үйлдэл хийх үү, яах вэ? Одоо яаж үйлдэл хийх үү? Яаж эргэж буцах уу гэл. Нэг алхам тань руу урагшилж үйлдэл хий гэснээ за чадахгүй байна. Хоёр алхам хоошоо гэдэг ч юм уу ингээд нэг юм эргэж буцсан байдалтай байгаад байна. Тэг энэ болохоор яг таал байна л да. Хатны саваа дээшээ харж гарч ирж байгаа гэхээр танд бол үнэхээр татагддгаа. Өөр хүнд татагдъя, өөр хүн рүү тэмүүлэе гэсэн ч гэсэндээ бүр чадахгүй ихээр өөрт чинь татагдаад байна. Таныг бол яг гаднаасаа ч үзэсгэлэнтэй гэж боддог, дотроосоо ч үзэсгэлэнтэй гэж боддог. Гэхдээ хатны саваа бол бас яг нэг юм зүгээр л гадаад секси байдал, гадаад гоо үзэсгэлэн ерөөсөө биш л дээ. Нэг юм сэтгэл татан байдал, өөртөө итгэлтэй байдал, амбицтай ийм зан чанар гэх юм уу. Таныг яг ийм хүн гэж хардаг учраас танд бүр маш их татагдаад байгаа. Нэг л нэг ийм таны мөрөнд гаранд наалдаал байж явах хүсэлтэй байгаад байгаа харагдаж байгаа юм. Тэгээ Four of Coins дээшээ харж гарч ирж байгаа гэхээр яг бодит байдал дээр янз бүрийн юм хүн хийж харагдахгүй байгаа ч гэсэндээ зүрх сэтгэлдээ ер нь бол энэ харилцааг алдахгүй бүр яг ингээд зуураад байгаад байгаа харагдаж байна. Гэхдээ бодит байдал дээр үйлдэл хийгэнгүүт энэ хүн бас айгүй зөрүүд те. За яаж ч байсан гэсэн би төрүүлж үйлдэл хийхгүй, буулт хийхгүй шүү гэсэн ийм байдалтай байна. Тэгээ та хоёрын харилцаа бол ерөөсөө энэ хүний хувьд ингээд бүрэн дүүрэн дууссан юм шиг санагдахгүй байгаа. There is more. Дахиад ямар нэгэн зүйл болох
юм шиг болох ёстой юм шиг хэлээгүй яриаггүй шийдээгүй асуудал энэ хүний хувьд ингээд та хоёрын донд зөндөө байгаа юм шиг санагдаж байгаа гэж гарч ирж байна. За тэгээ түрүүний хэлсэн хүчрүүд угаасаа ингээд бүгд гарч ирж байгаа. Хатны саваа, хатны зоос гэд таны орд болохоор ер нь хөр охин матар, арслан хонь нум. За тэгээд загас хилэнц мэлхий байх боломжтой. Таны бодож байгаа хүний орд болохоор ер нь маш хүчтэй гал. Одоо яг нум, арслан, хонь энэ гурав бол баталгаатай гарч ирж байна. За тэгээд ихэр хумх жинлүүрийн орд байх боломжтой. Таны бодож байгаа хүн. За одоо болохоор энэ хүн 3 дахь этгээдээ юу гэж бодож мэдэрч ийн вэ гэд тэгсэн чинь үгүй ингээд таныг бас өөрийг нь орхиод тий амьдралаа шинээр эхлүүлээд магадгүй өөр хүмүүнтэй харьцаад за үгүй байлаа гэхэд өөрийг нь бол үнэхээр 100% хүсэр хаяад ингээ урагшилсан гэж энэ хүн бодож байгаа. Тийм учраас энэ 3 дахь этгээдтэй харилцаа руугаа яг эргэж буцалтахгүйгээр явж орох гэж амар хичээж байна. Гэтэ ингээ тантай барьцаад байгаа энерги аюу их байгаа байхгүй юу? Бүр үнэхээр ингэж зовж хичээгээд ах юм. Яг энэ хүнтэй ингээ гоё байх гэж, энэ 3 дахь этгээдтэйгээ харьцах гэж, энэ харилцаагаа болгох гэж нэг юм чин сэтгэлээсээ хүн ингээд хайртай болвол нэг зовоох, өөрийгөө зовоох шаардлагагүй, өөрийгөө дайчлах шаардлагагүй ингээд сэтгэл урсаал гардаг штеп. Гэтэл энэ хүн бол юу ч тэгж чадахгүй байгаад байгаа харагдаж байх юм. Бүр ингээд бүр хүчлээд байгаа байхгүй юу? Одоо энэ 3 дахь этгээдтэй харилцаан дээр нь таны бодож байгаа хүнд чинь нөгөө хүнээс таалагддаггүй юмс, болохгүй байгаа юмс байгаад байна. Хичээмээргүй яг үнэндээ байгаад байна. За ямар лайтан бэ гэж бодох үед байна. Тийм байхад үгүй. Миний яг сэтгэлдээ мартаж чадахгүй байгаа сэтгэлтэй байгаа хүн тий намайг амар амархан орхиод урагшилсан шүү. Тийм учраас би энэ харилцаан дээр ч гэсэндээ хичээгээд энэ харилцааг болгох ёстой гэд ингээд зүтгээд байгаа хэрнээ цаанаа бас юм 9 илд зооцсон. Ер нь сэтгэл зүйн ерөөсөө энэ 3 дахь этгээд дээр байхгүй байна. Шал өөр юмнаас энэ дээр 9 илд гарч ирсэн, энэ дээр ч гарч ирсэн. Яг танаас болоод яг үнэндээ ингээд аюул стресстэй, аюул сэтгэлийн шарахтай үнэхээр бүр юу гэж хэлмээр юм битээ үгээр илэрхийлж чадахгүй хэцүү байгаад ах юм. Маш сэтгэлийн шарахтай, маш их зовлонтой байгаад байгаа харагдаж байна. Тэгээ танаас болоод хэцүү байх тусмаа тий яг тэр мэдрэмжтэйг хамт энэ харилцааг болгох гэж бүр ингээм амар хүчлээд байгаа харагдаж байна. Тэгээд энэ хүнтэйгээ гэхдээ нэг тийм амар гоё үерхлийн ирээдүй бол хардаггүй. Угаасаа харилцааны ер нь жоохон тэнцвэргүй байдаг. Баян гоё ингээд аз жаргалтай, өдөр шөнөгүй зүгтай байгаа л тий. Ингээд байгаа юм байхгүй. Гаднаасаа тэгж харагдчихэж магадгүй ч гэсэндээ ер нь бол харилцааны маш тэнцвэргүй байгаад байгаа. Тэгээд тэр нь болохоор энэ таны бодож байгаа хүнээс ч бас болж байгаа. За яагаад ингээд харилцаанд тэнцвэргүй ер нь цаашид ингээд ер нь 4 сар очиж яг ингээд аль бие усны яг жинхнээсээ энэ хүнд би ингээд зүрх сэтгэлээ өгöd хосууд болноо. Тэ? Тэгэд бүр цаашлаад ингээд тэ ирээдүй байх юм бол гэрлэнэ гэдэг ийм юм харж чадахгүй байгаад байна вэ гэд тэгэхээр энэ эмэгтэйд болохоор ерөөсөө татагдахгүй байх юм. Таныг хатны саваа гэж харснаа энэ эмэгтэйг хатны саваа доошоо гэж харж байгаа байхгүй юу? Ер нь тиймч attractive сэтгэл татам эмэгтэй биш гэж боддог. Гэтэ гадаад үзмжээр нь ч юм уу голоод байгаа юм алгалтаа илүү одоо юу гэмээр юм битээ танд байдаг нэг юм сэтгэлийн гал хүч ирэх мэдл бие даасан байдал харизм ч юм уу энэ эмэгтэйд нь ерөөсөө байдаггүй гэж болвол гарч ирж байна. Тэгээд эсэргээрээ энэ эмэгтэй нь жоохон үгүй одоо энэ 3 дахь этгээд нь эрэгтэй ч хүн байж болно л да. Айгу өөртөө итгэлгүй юм байна. Баян ингээд ер нь бол таны бодож байгаа хүнийг чинь харддаг, амар дураараа харцдаг. Нэг юм нь болохоо болчихвол юм бол ингээ уурлаад унжаагаад идэг. Энэ нь бас таны бодож байгаа хүнд таалагддаггүй. Тэгээд ер нь бол одоогоор 3 дахь этгээдтэйгээ нэг тийм богинохон л хугацааны ирээдүй харж байна. Нэг хэдэн 7 хоногор хэмжигдэх ирээдүй харж байгаа гэх юм уу. За эх 7 хоногт нэг уулзаж болцсон доо. За нэг тийм юм хамтдаа хийндэ гэдэг ч юм уу тий. Ирээдүй бол жоохон харж байна. Гэхдээ энэ бол бүр маш богинохон хугацааны ирээдүй харж байна. Ирээдүй харахаас ч илүү өөрийгөө л ингээд нэг юм таныг мартаж чадахгүй зовоод шаналаад байгаа байдлаасаа ингэж
гаргаж өөрийгөө жоохон хөнгөлөх гэж одоо энэ хүн дээр ирээдүй хараад байгаа гэх юм уу. Тэрнээс биш world card доошоо харж гарч ирж байгаа нөхөр угаасаа энэ хүнд зүрх сэтгэлээсээ тавьж явуулаагүй дуусгаагүй өөр харилцаа байгаа. Энэ нь та. Тэгээ тэр хэрээрээ энэ 3 дахь этгээдтэйгээ бол юм маш урт хугацааны тий за би энэ хүнтэй л ингээд цаашд хамт бай. Болыг бүтээж чадъя гэсэн тийм ирээдүй бол юусаа хардаггүй. Гэхдээ таны бодож байгаа хүн чинь энэ харилцааг бас өөрөө яг ингээд сонгосон гэх юм уу? За энэ хүнтэй л харилцъя да гэд ингээд нэг шийдсэн болохоор тэр шийдвэртэй болохоор ингээд одоо эргэж буцах ямар ч боломж байхгүй. Хоёр тулаа хөөж явж байгаад нэгийг нь сонгосон. Нөгөө тулаа руугаа ингээд буцъя гингүүд нөгөө тулаа буюу тэр нь та ерөөсөө энэ хүнийг хүлээж авахгүй байдалтай байгаа юм байна шүү дээ. Тэгмүүд ингээд альчгүй болсноос за энэ хүнтэйгэл бай да гэл за би энэ харилцаанд байна шүү, би энэ харилцааг сонгоно шүү, үргэлжлүүлнэ шүү гэж шийдээд байгаа хэрнээ ямар ч юм хүсэл байхгүй. Энэ таны бодож байгаа хүнд ер нь бол юу аягүй чухал байдаг вэ гэхээр хайр дурлалыг яг хайр сэтгэл хоёр хүний нэгэндээ ингээд хайртай байгаад хамт байхаар ямар байх ёстой вэ гэж боддог вэ гэхээр нэг юм дүрлцэх ёстой, байнгын сонирхолтой байх ёстой. Нөгөө хүн гүгээрээ байж чадахгүй л ингээд өгөх гээд байгаа юм шиг тийм. Нөгөө нь харахгүй бол ингээд нэг өдөр болж чадахгүй юм шиг нэг юм маш хүчтэй таталцлыг энэ хүн бас яг хайр гэж боддог. Тэгээд нэг юм айгүй өөртөө ихтгэлтэй яг үнэндээ ингээд өөргөн ч гэсэндээ айгүй сайн явж чадах олон хүн ингэж магтаж дэмжиж сайшаадаг тийм хүчрхэг эмэгтэй бие даасан эмэгтэйд бас татагддаг. Тэрийг бол танаас олж хараад идэг 3 дахь этгээдээс олж хардаггүй. За тэгээд нөгөө хүндээ одоо яг бие мах бодийн хувьд ч татагдахгүй уулзаж цугтаа цагийг ч өнгөрөөмөөргүй нэг юм толгоогоор л тэгээ бодлоор л за би энэ харилцаанд байхаас өөр арга байхгүй одоо шийдсэн энэ харилцаан дээр урагшлан гээд байгаа болохоос биш нөгөө хүнтэйгээ үүндээ хамтдаа цагийг өнгөрөөгч хүсэл эмтэр байхгүй зүрх сэтгэлд нь ямар ч юм пашн таталцал юу ч байхгүй байдалтай байна. Тэгээд ер нь бол яг за би буруу сонголт хийчихжээ гэдгийг энэ хүн бол амар мэдж байна. Тэгээд яагаад бас энэ 3 дахь этгээд дээр ерөөсөө татагдахгүй энэ хүн дээр ингээ хамаг энерги нь унтсан байна вэ гэд тэгэхээр танд өөрийгөө бараг орхигдсон хаягдсан. Та өстө бараг энэ хүний ингээ ар нуруунаас зөрүүлээд утга зооцсон. Энтэр гээд өөр нэг харилцаа буюу яг тантай харилцааныхаа араас энэ хүн чинь айгүй шаналаад бүр ингээ айгүй сөхрөөд те бүр зүрх сэтгэл нь бүр маш хүчтэй эмтрээд шархалчихсан байгаа учраас энэ хүндээ бас татагдахгүй байгаа. Тэгээд ер нь бол энэ 3 дахь этгээдтэй ерөөсөө тийм урт хугацааны юм төлөвлөд байгаа юм алга. За энэ харилцаан дээр ер нь ингээд нэг хүн шиг те айтайхан хичээе да. За энэ харилцаагаа ингээд өсгөж хөгжүүлье да. За энэ харилцаан дээр би ингээд байж ах юм бол те цаг хугацаа өөрчлөгдөд энэ хүндээ бас ингээд тасаад сайн болно шүү дээ. Энэ төр гэдэг ч тийм бодол байхгүй. Тэгэл дуусвал ер нь тэгэл дуусна л үз, дуусахгүй бол одоо тэр л үз гэсэн нэг юм байдалтай байна. За 3 дахь этгээдтэй харилцааны ерөнхий энергийг харахад болохоор dead card доошоо харж гарч ирж байна. Юусе энэ хүнтэй харилцаа нь биш. Өөр нэг харилцааг чин сэтгэлдээ 100% дуусгаж чадахгүй байснаа нэг юм rebound харилцаар орсон байгаа байхгүй юу? Өөрийгөө нэг юм хуурах зорилготой хүн ингээд зарим хүмүүс гэхдээ энэ бол бас маш олон хүмүүс дээр ажиглагддаг л да. Жохон сул дорой хүмүүс гэх юм уу? Одоо яг нэг юм салалтыг, ганцаардлыг ганцаараа туулж чаддгүй тэрнтэй ингээд дийл хийж чаддгүй өөрийгөө ямар нэг юмар сатруулах гэдэг хүмүүс rebound буюу тэг өөрийгөө юм жоохон хуурах хүнийг хүнээр мартах гэж оролдох ийм харилцаа руу явж ордог. Тэгээд энэ 3 дахь этгээдтэй харилцаа бол яг энэ таны бодож байгаа хүний хувьд бол rebound буюу тэг өөрийгөө хуурж байгаа л харилцаа юм байна. Тэгээд одоо ч өөрийгөө хуурж байгаа учраас энэ харилцаагаа бас яг одоохондоо дуусгахыг гэсэн нэг тийм бодол байхгүй. Үргэлжлүүлээч гэсэн бодол байхгүй. Зүгээр л бодол санаа нь танд ямар их гомдсон, танаас болоод ямар их шархалсан, та яаж өөрийгөө нь хайж урагшилж чадваа. Тэр л юмн дээр төвлөрөөд байгаа харагдаж байна. Тэгээ хоёр сонголтын дунд гацчаад байгаа. Гэхдээ ер нь энэ хүнтэйгээ цаашаа байх уу альсвал тань дээр буцаж ирэх үү гэдэг дээр амар эргэлзэж байгаа. Өдөр шөнөгүй эргэлзэж байгаа байдалтай. За яг буцаж ирэх тал дээр биш юмаа гэд тэгэхэд ерөөсөө л энэ хүн нь ингээд яг байж байгаа 3 дахь этгээд нь байж байгаа. Гэхдээ цаанаа шал өөр хүн бодоод өөр хүн бодол санааг нь эзлээд байна. Энэ нь болохоор та байгаад байгаа харагдаж байна.
Тэгээ энэ харилцаан дээр бас ерөөсөө таны бодож байгаа юм чи амар гоё өөртөө ихтэй те. За би салж яваад бүр илүү гоё харилцаанд орчлоо. Би илүү аз жаргалтай байна. Энэ харилцаа миний өмнөх байсан харилцаа буюу тэгээ тантай байсан харилцаанаас илүү байна штэ. Тэр гэж бодож байгаа юм ерөөсөө байхгүй. Ер нь энэ одоо байгаа 3 дахь чиглэлтэй харилцаагаа ерөөсөө юм амжилттай гоё харилцаа байна гэж харахгүй байна. Цаашид ч тийм байна гэж бодохгүй байна. Тэгэж гарч ирж байна. За ингээд YouTube маань уншлага дууслаа. Баярлалаа. Нэмэлтийг авах сонирхолтой хүмүүстээр болохоор бид нар тэнд юг харах вэ гэд. Тэгэхээр та хоёрын харилцаа цаашаа яах вэ? Энэ хүний 3 дахь чиглэлтэйгээ харилцаан цаашаа юу юу болж ирээдүйд яаж ийн гэдгийг хоёр талаас нь яг ингэж харна. Тэгээд таны бодож байгаа юм чи яг таныг сонгож буцаж ирэх үү гэдгийг харна. Тэгээд та энэ харилцаан дээр яг яах хэрэгтэй вэ гэд зөвлөгөөг харъя. Баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхээ энергийн шалгалтын хэсэг рүү оръё. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань болохоор энэ Mary Shelley буюу Frankenstein-ы зохиолч эмэгтэй картыг Snail буюу одоо энэ эмгэн хүнс гэдэг карттай цуг сонгосон байх учиртай. За эхлээд та яг энэ хүнийхээ талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа юм бэ гэдгийг харж байна. Тэгэхэд болохоор ер нь жоохон шийдэгдсэн юмс гэх юм уу да. Харьцуулж байгаа юм биш. Гэхдээ ер нь өмнөх хоёрын энергийн шалгалттай харьцуулахад 3 дахь бүлгийнхний энержи нэлээд хөнгөн байгаад байгаа харагдаж байна. Бараг та хоёрын харилцаа ингээд нэлээд дууссан хойно ч юм уу тий. Та яг энэ хүнийг ингээд өөрөө айгүй мөрөөрөө ямар ч эргэлзээ авахгүй ингээд тавьж явуулж мовсны дараа энэ хүн чинь ингээд өөр хүнтэй харилцсан юм шиг болол харагдаад байгаа байхгүй. Тийм болохоор одоо ингээд яг нэг айхтар читинг тий араар тавилт ч юм уу яг ингээд хоёр хүний дунд таны бодож байгаа хүн чинь ингээд гацаж мацаал ингээд исэн юм нэх байхгүй. Тийм болохоор энержи хамаагүй юм 3 дугаар бүлийнхэн дээр цэвэрхэн гарч ирлээ. Тэгээд та болохоор энэ хүнийг юу гэж боддог вэ гэд тэгэхээр ер нь та ч ингээд өөрийнхөө амьдралд шинэ эхлэлийг эхлүүлсэн, энэ хүн ч ингээд өөрийнхөө амьдралыг сонгоод урагшилсан гэж болвол та боддог. Яг өнгөрсөнд энэ хүнтэй харилцаатай байхдаа та энэ хүнийг ер нь нэлээд хүлээсэн гэх юм уу? Ингээд за бит хоёрын харилцаа урагшлах нь уу, болох нь уу, яах нь уу гэд ингээд ер нь бол нэг юм жоохон зогсонх байдалтай өнгөрсөнд та хоёрын харилцаа бол байсан гэж харагдаж байна. Тийм болохоор та ч ер нь бол яг ингээд айгу гинтийн шийдвэр гаргаад энэ харилцаанаас гараад явцсан. Тэгээд төд бодлого таны бодож байгаа хүн чинь ч гэсэндээ яг өөрийнхөө замыг одоо ингээд сонгоод урагшлаад тий явцсан. Ийм энержи бууж ирээд байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд та энэ хүнийг одоо яг юу гэж бодож мэдэрдэг вэ гэд тэгэхээр өмнө нь та хоёрын харилцаа бол бас нэлээд юм гүнзгий харилцаа бол байсан. Яг хосуудын харилцаа гэж бол гэхдээ ер нь бол нэг их харагдахгүй байна. Жохон situationship маягийн харилцаа байсан байж болох юм 3 дугаар бүлгийнхний хувьд. Гэхдээ заавал тийм байх албагүй л дээ. Тэгээ одоо бол таны хувьд энэ харилцаа яг ингээд нэг тийм emotionally зүрх сэтгэл талаасаа яг ингээд дууссан байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Ерөөсөө л ингээд нэг та хоёрын амьдрал айгүй өөрчлөгдсөн. Ялангуяа ингээ өнгөрсөн намрын нэлийн сүүл сар 10-11-р сард энэ харилцаа дууссан байх боломжтой. Тэрнээс хоошо та ч ингээд хувь хүнийхээ талаас айгүй өөрчлөгдсөн. Энэ хүний ч гэсэндээ ингээд амьдрал өөрчлөгдөд явж байгаа. Тийм болохоор одоо энэ хүн ингээд 3 дахь чиглэлтэй байна уугүй юу те тэр танд нэг их хамаагүй байгаад байгаа. Тэрэнд ерөөсөө 3 дахь бүлгийнхэн маань ингээд энерги зарцуулаад шаналал зовоол байгаад байгаа юм ерөөсөө байхгүй. Өөр хүнтэй энэ хүн чинь ингээ харилцаж гин үү, ирэх гин энэ төр гэж сонсогдсон байлаач та ерөөсөө нэг юм тоохгүй болцсон гэх юм уу? Ерөөсөө ингээд таны сэтгэл санаанд тэр нөлөөлөхгүй болчихсон байгаад байгаа харагдаж байна. Яагаад вэ гэхээр та яг энэ хүнтэй харилцаагаа бол өөрөө яг дууссан гэж боддог. Их тийм үзий ядалттай муухай мэдрэмж бол байхгүй. Зүгээр л ингээд бит хоёрт ямар ч эргэж буцна гэсэн зүйл одоо ерөөсөө байхгүй дээ гэдэг ийм бодолтой байгаад байгаа учраас
мэдрэмжүүд чинь хөнгөн байгаа гэж гарч ирж байна. Тэг өнгөрсөнд та хоёр нэг нэгнээ сонгож хамт байж үзсэн. Энэ харилцаа маш гүнзгий байж үзсэн тий. Гэхдээ ингээд үнэхээр болоогүй, нэг нэгнээ сонгож чадаагүй энэ харилцаа ингээд дууссан. Дахиж энэ хүн таныг сонгоосоо гэж та нэг их хүсээд байдаггүй. Та ч энэ хүнийг ерөөсөө өөрөө дахиж сонгож харилцаа сэргээнэ гэж бол боддгоо харагдаж байна. Тийм болохоор зүгээр ингээд сонирхоод баг 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань орж ирж болох юм. Тэгээд юу гэмээр юм битээ, энэ хүнийг бол ер нь өөр хүмүүстэй харилцаад явж байгаа гэдгийг бол та мэддэг. Гэхдээ баг ингээд нэг ганц хүнд ингээд айгүй татагтаал, айгүй хайртай болоод ингээд байгаа юм баг энэ таны бодож байгаа хүнд байхгүй. Зүгээр л нэг юм богино хугацааны тий баг ингээд зэрэг 1-2 хүнтэй харьцдаг ч юм уу, 2-3 хүнтэй харьцдаг ч юм уу. Тэгэл тэр харилцаанууд нь ингээд айгүй богино хугацаанд үргэлжлээл ингээд юу ч болохгүй дуусчдаг тий. Ерөөсөө ингээд нэг юм real харилцаа, жинхэнэ харилцаа энэ хүн угаасаа л үүсгдэггүй юм байна л да. Бараг угаасаа тантай ч тийм харилцааг энэ хүн үүсгэж байгаагүй. Тийм болохоор та ерөөсөө нэг санаа зовхгүй байгаад байгаа гэж бас болно. Яг ингээд энэ бодож байгаа хүн чинь тэг үнэхээр ингээд нэг хүнийг үнэхээр бүр маш их хайрлаад, бүр яг сонгоод, ирээдүй хараад, цаашид ингээд айгу нарийн юмнуудыг төлөвлөөд яваад байгаа юм ерөөсөө байхгүй. Нэг сайндаа л бараг 2-7 хоногоос 3 сарын хугацаанд л ингээд үргэлжлэх юм богинохон харилцаануудыг өөрөө сонгоод яваад байгаа. Тэгэх ч угаасаа бодолтой байгаа гэж та бол энэ хүнийг бодож байна. Тэгээд үнэхээр нэг хүнд айгүй хайртай болоод тэг бүр энэ хүн их нэртэй болоод ч юм уу, найз охинтой болоод ч юм уу, нөхөртэй болоод ч юм уу, найз залуутай болоод ч юм уу тэг ингээд яваад байгаа юм ерөөсөө байхгүй. Тэг бараг энэ хүн угаасаа л ойрын нэлээд тэг ирээдүйд бол яг тийм serious нухацтай харилцаа хүнтэй эхлүүлэхгүй дээ гэж 3 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө бараг мэдээд байгаа ч юм шиг. Тийм болохоор ерөөсөө нэг тоохгүй байгаад байгаа харагдаж байна. Шалтгаан нь гэх юм бол та энэ хүнийг юу гэж бодож байна вэ гэд тэгэхээр угаасаа ингээд нэг юм урдаа тавьсан зоригтой хүн. Тэгээ тантай харилцаан дээр ч юу өнгөрсөнд энэ хүн тийм байсан. Таныг ингээд жоохон хүлээлгээд байгаад идэг байсан бол энэ хүн өнгөрсөнд угаасаа тань дээр ч тэр өөр хин дээр ч тэр урт хугацааны харилцаанд бэлэн биш байсан. Яг ингээд энэ хүн яг ингээд нэг хүнтэй тий цаашаа бүр ингээд урагшлаад хамтдаа амьдраад айгуу гоё зүйлийг ихлүүлээд явъя гэхээр угаасаа амьдралынх нь нөхцөл байдал болоогүй бүрдээгүй байгаа. Энэ хүн бол ингээд нэлээд амжилтанд хүрч ийж айгуу мөнгө төгрөгийн тал дээр ингээд тий айгуу эд баялгаар дүүрэн болж ийж яг нэг хүнтэй харилцаа үүсгэнэ. Одоо бол тэр үеийн ерөөсөө биш байгаа гэж та энэ хүнийг бодоод ерөөсөө ингээд өөр хүнтэй харилцсан уу, яан уу, тэрэн дээр нь санаа зовдгоо өөртөөгөө ч энэ хүнийг нэг их бодож холбож зовоод байдаггүй харагдаж байна. Тэг яад үг гэхээр та энэ хүнийг яг одоо ингээд нэг тийм өөрийнхөө ирээдүйн төлөө айгүй хичээж байгаа. Ер нь бүх юм дээр ингээд маш логикл, оюун ухаанаараа ч хандж байгаа. Урдаа тавьсан зорилготой, дотроо ботцсон юмтай хүн байгаад байгаа. Хайр дурлал энэ хүний амьдралд одоо юм хамгийн чухал зүйл ерөөсөө биш байгаад байгаа гэж баг 3 дугаар бүлгийнхэн маань аюу сайн мэдэж байна. За ингээд ордуудыг харахад болохоор сарны орд нь мэлхий. За тэгээд матар охин үхрийн орд маш хүчтэй гарч ирж байна. Ихэр хумх жинлүүр маш хүчтэй гарч ирлээ. За энэ таны аль эсвэл бодож байгаа хүнийх нь орд байх боломжтой. Тийм хилэнцгийн орд бас байна. За ингээд энергийн шалгалт таарж явах юм бол уншлагаа цаашаа үргэлжлүүлээд гол хэсэг рүү оръё. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхаа уншлах руу яг гол уншлагынхаа хэсэг рүү оръё. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Mary Shelley зохиолчийн картыг Snail буюу эмгэн хумс гэдэг карттай сонгосон байх учиртай. Нэг дэлгэцэн дээр багтахгүй болохоор би жоохон холдуулаад тавьчихж байгаа. За энэ ягоонгийн хэсэгт нь болохоор энэ хүний таны талаарх бодол мэдрэмж, нөгөө талд нь 3 дахь читгээдийн талаар бодол мэдрэмж ямар байна вэ гэдгийг асууж байгаа. Тэгээд ингээд energy check жоохон уйтгартай байсан байх та бүхний бодол. Гэхдээ үргэлжлүүлээд сонсох юм бол үнэхээр гоё юм болох гэдэг юм биш үү? Ego boosting хийцгээл юм байна л да. Таны бардам занг биш ээ, таны өөртөө итгэх итгэлийг би яг одоо амар дээш шийдэх чинь гэж бас. Яг тэгэхээр ингээд яг үндсэн уншлах руу орсон ч аягүй сонирхолтой юмуд бууж ирж байна. За яасан гэд итгэсэн чинь энэ хүний таны талаарх бодол мэдрэмж болохоор яг өнгөрсөнд та энэ хүнийг гэхдээ бараг хайцсан юм шиг хүзүр дээр гарч ирээд байгаа байхгүй юу? Ингээд та энэ хүнийг бас нэлээд удаан харж хүлээж энэ хүнд тусалж дэмжиж итгэж найдаж байснаа нэг л өдөр тий. За би чамтай ингээд урт
хугацааны харилцаанд байхгүй. Би чамтай харилцааг үргэлжлүүлэхгүй. Би одоо ингээд чамайг хүлээж ханлаа, би чамайг орхилоо гэд та энэ харилцаанаас өнгөрсөнд ер нь баг энэ хүнээс өөрөө төрүүлээд гараад явсан харагдаж байна. Тийм. Тэгээд та энэ хүнийг тавьж явуулснаар энэ хүнд ингээд яг нэг оройроо юм орсон байгаа байхгүй юу? Хүүшин энэ чи яг юу болоод байна те? Энэ яг юу л вэ гэд бүр ингээд амар ухаан орж исэн юм байна л да. Ингээд та энэ хүнийг өнгөрсөнд орхиж явснаар бас энэ хүн ингээд нэг тийм өөрийгөө айгу анзаарсан гэх юм уу? Юу нь болж ийн, юу нь болохгүй байна, юун дээр алдав, яав ийв те. Тэгээ цаашаа ингээд өөрийнхөө амьдралыг бас ингээд илүү дээрдүүлэх гэж өнгөрсөн муу зуршлуудаасаа ингээд салах гэж энэ хүн бол хичээж эхэлсэн юм байна. Гэхдээ энэ нь бол хамаагүй. Ер нь бол одоо гэхдээ энэ хүн чинь тантай харилцаагаа бас дахиж шинээр эхлүүлмээр байгаад байгаа. Яагаад ч юм тийм боломж одоо байгаа гэж энэ хүн бол бодоод байгаа харагдаж байна. Гинт ер нь тэгж боддог болсон юм шиг харагдаж байгаа юм тийм. Өнгөрсөн болохоор та энэ хүнийг бараг орхиод яг энэ хүнээс ингээд залхацсан, уйдцсан те энэ хүн таныг ингээд аз жаргалтай болгож цаашид чадахгүй гэдгийг энэ хүн ингээд амар хүчтэй мэдрүүлсэн гэх юм уу? Тэр revelation гэдэг бас карт энэ дээр гарч ирж байна. Tower дээр ингээд бичсэн байна гэдэг тэгэхээр нэг тийм амар том зүйл өнгөрсөнд энэ хүний хувьд ил болж исэн тантай харилцаан дээр. Тэр нь болохоор ерөөсөө энэ хүнийг ингээд бас сүрүүлсэн байгаад байгаа байхгүй юу? Та яг энэ хүнийг орхисон. Тэгээд та энэ хүнийг орхисноор хайснаар энэ хүн ингээд маш аз жаргалгүй болж исэн. Гэхдээ одоо яагаад ч юм ингээд тантай харилцааг дахиад шинээр эхлүүлэх боломж үүсчлээ гэж энэ хүн бол хараад байна. За энэ одоо юу гэж байгаа карт юм бол ийм нэг нарийнхан зурагталтай болохоор би сайн холоос харахгүй. Six of Wands доошо Justice дээшэл байгаад байгаа юм байна л да. Яг энэ хүн ингээд нэг тийм одоогор бас айгүй гоё өөртөө ихтгэлтэй байгаа юу, амжилттай явж байгаа юу, зорьсон зорилгоудтай хүрсэн үү гэвэл бас үгүй. Өөрөө өөр дээр ингээд ихтгэлгүй байдаг. Тэгээ яг таны төлөө ингээд нэг тийм тэмцэх, таны араас гүүх яг ийм сэтгэл зүйн хувьд зөв цаг нь биш байгаад байна л да. Яагаад вэ гэд тэгэхээр энэ хүн бол танд ингээд маш их шудраг хандахыг хүсдэг. Яг ингээд нэг юм амар гоё юм хүсээд идэг харагдаж байгаа байхгүй юу? Яг ингээд айгүй гоё өөртөө ихтгэлтэй болцсон үедээ тий таны амьдралд орж ирээд за би чамд ингээд айгүй удаан хайртай сэтгэлтэй явсан. Чи намайг орхиход надад үнэхээр ингээд хэцүү байсан. Хоёлаа одоо буцаад нийлээд их үү? Би чамд ийм зүйлсийг хийж өгч чадна. Ийм амлалт өгөөд би тэрэндээ хүрч чадна гэдэг юм маш том алхам хийж ирмээр байгаад идэг. Гэтэл одоо бас яг тэр цаг нь 100% мөн үү? Яг 100% зөв цаг нь мөн үү гэхээр бас жоох үгүй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Гэхдээ энэ хүн айгүй их санаа зовоод байна. Яагаад ч юм ингээд одоо л тантай нэг буцаад нийлэх боломж ингээд байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгэд би яг үйлдэл хийх ёстой юугүй юу? Би ингээд яг 100% бэлэн болцсон үедээ тий. Тэгвэл тэрнээ одоо хизээч болох юм бас ингээд энэ хүн тэрнээс айгаад байна л та. Ингээд би яг зөв цагаа яг өөрийнхөө бэлэн болох тэр цагийг хүлээх үү аль эсвэл яг одоо ингээд үнэхээр тань руу буцаж очиод таныг гойх уу гэдэг дээр бүр ингээд маш их эргэлзэж байгаа байдалтай байна. Яагаад вэ гэд тэгэхээр энэ хүн таныг ингээд нэг тийм өнгөрсөнд алдсандаа маш их харамсдаг. Одоо ч гэсэндээ харамсдаг. Ер нь өнгөрсөнд илүү хичээсэн бол те өнөөдөр ингээд бит хоёрын харилцаа шал өөр байх байсан. Энтэр гэдэг тийм бодол бол байна. Тэг яагаад ч юм таныг нэг өөр юм хүмнээс болоод жоохон шаналцсан, шархалцсан байгаад байгаа. Тэг маш цөөхөн хүмүүсийн хувьд 3 дугаар бүлгийнхний хувьд биш үү? Та ер нь энэ хүнийг орхиод өөр харилцаанд ороод тэгээ тэр харилцаа чинь бас бүтлгүүцсэн байгаа бол одоо яг энэ хүн эргэж ирэх зөв цаг нь гэж бодоод байгаа нэг тийм хэсэг бүлэг цөөхөн хүмүүс бас байж болохоор байна. Тэгэд ингээд дахиад таныг алдчихгүй дээ. Дахиад ингээд зөв тайминга тэгээ зөв цагаа ингээд дими санаа зовж байж байгаад олон юм ургуулж бодож байгаад үрчих үедээ гэж бүр айгүй сандраад түшээд байгаа харагдаж байгаа юм. Тэг энэ хүн бол яг буцаад таныг ингээд сонирхоод эхэлсэн байна. Яагаад ч юм тантай ингээд буцаад харилцаа эхлүүлэх боломж энэ хүнд байгаа гэсэн нэг тийм итгэл төрсэн байх юм. Сайн мэдээж юм шиг.
нэг юм сонссон, нэг буцаад одоо ингээд та өөрийг нь тоож магадгүй, өөрт нь боломж олгож магадгүй, та хоёрын харилцаа дахиж шинээр сэргэж магадгүй гэдэг нэг тийм итгэл ороод ирсэн байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тийм учраас таныг бас буцаад ингээд сонирхоод, буцаад танд ингээд илүү найдлага тавиад татагдаад байгаа гэж болвол бууж ирж юм. Гэхдээ ер нь бол таны араас бас ингээд гүйж байгаа аяг олон хүмүүс байгаа гэж энэ хүн бодоод байгаа харагдаж байгаа юм. Ер нь бол таны араас ингээд та тоохгүй байгаа болохоос биш таны араас ингээд гүйж байгаа, тэмцэлтж байгаа тий. Танд янз бүрийн зүйлсийг санал болгож амлаж байгаа, өгөх гэж хичээж байгаа. Бараг юм 4-5 хүн байгаа юм тэр гэж бодоод байна. Тэгээ энэ хүн бол яг одоохондоо тань руу үйлдэл хийх үү, яах уу гэдгийг ингээд маш их бодож байна. Гэтэ яг энэ хүн ингээд бодчих хооронд нь таныг нэг их удаан ингээд ганцаараа байгаад тахгүй. Өөр шинэ харилцаанд ингээд ороод явчих магадгүй гэж энэ хүн болвол бас бодохгүй биш бодож байна. Гэтэ ер нь бол энэ хүн сүүлийн үед яагаад ч юм таны үйл хөдлөлийг, таныг ямар байгааг, юу хийж байгааг аюул нарийн анзаарч харж байгаа. Тэгээд ер нь тань руу үйлдэл хийх үү, яах уу гэдгийг ингээд шийдэх гээд жоохон азансан байдалтай байна. Гэтэ нэг юм бит хоёрын харилцаа бүр дуусчлаа да хизээж дахиж сэрхэхгүй дээ энэ гэж бодож байсан чинь нэг тийм шинэ боломж дахиад ингээд харилцааг шинээр эхлүүлэх боломж та хоёрын дунд үүссэн юм шиг энэ хүн санагдаад байгаа гэж болвол гарч ирж байна. Тэгээд таныг бол маш төвс хүн гэж боддог. Маш ухаантай. Энэ хүн таны яг нэг тийм алсын хараанд бүр маш их татагддаг. Яг та энэ хүний бас тайп нь байгаад байгаа байхгүй юу? Энэ дээр хааны ээлд гарч ирж байгаа. Хааны ээлд, хатны ээлд. Яг салцсан хсуудыг нэлээд гаргаж ирдэг л дээ. Энэ хоёр хүзээр хамт гараад ирэхээрээ. Гэхдээ одоо ингээд доошо хараагүй байгаад байгаа учраас энэ нь бас ямар сайн талтай вэ гэд тэгэхээр таныг яг өөрийнхөө матч гэж боддог. Таны бодож байгаа юм чи өөрөө бас нэг тийм айгүй юм нарийн бодолтой юмд ханддаг, айгүй юм логик ухаанаар юмсыг шийддэг, бас юм жоохон хатуу хүн. Гэтэл таныг ч гэсэндээ өөртөө найдлах бас юм айгүй логикал юмсыг ингээд айгүй төгс хийж бүтээдэг, амьдралаа төгс авч явж төлөвлөдөг ийм маш эмгтэй хүн. Хэрвээ та эмгтэй одоо энэ уншлага сонсож байгаа эмгтэй хүмүүсийн хувьд бол яг л хэр баргийн эмгтэй хүнд байхааргүй юм ухаантай, хөдөлмөрч, хүчтэй эмгтэй гэж бол таныг боддог. Тэгээ яг л ингээд нэг зоосны хоёр тал юм шиг та энэ хүнд ингээд санагдаад идэх юм байна л да. Тэгээ энэ хүн болохоор бас яг ингээд тантай цуг байхаараа, ер нь цуг бай гэвэл ингээд танд бүх зүйлийг хийж өгөхийг хүсдэг. Та энийг хүсэхгүй байсан ч гэсэндээ энэ хүн ингээд танд маш их мөнгө төгрөг зараад, ерөөсөө л харсан болгоныг ч авч өгөөл, хүссэн болгоныг ч биелүүлж өгөөл, цаг зав, мөнгө төгрөгтэй бүх зүйлээ ингээд танд зарцуулмаар байдаг. Танд ингээд бас маш гоё олон боломжуудыг ингээд нээж өгмөр санагддаг. Нэг л нэг тийм гоё баланстай, тэнцвэртэй, танд ч хэрэгтэй, та ч энэ хүнд хэрэгтэй юм нэг гоё партнершипийг энэ хүн ингээд үүсгэмээр байгаад байдаг харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ энэ хүн бол тантай яалтчгүй урт хугацааны ирээдүй хардгаа. Ер нь ингээд нэг амьдралын тогтвортой болоод, амьдралын чанар нь сайжраад, урт хугацааны харилцаанд бэлэн болоод ирэх үедээ тантай л яг тэр ирээдүйг хамтдаа бүтээе гэж боддог. Тэгээ та хоёр хамт байх юм бол үнэхээр ийм баян чинэлэг, үнэхээр ийм потенциалтай тий ийм гоё харилцааг үүсгэж чадна гэж энэ хүн итгэдэг байх юм. So cute. За, ордуудыг харах юм бол маш хүчтэй, ихэр, за хилэнц, хонь, арслан, загас, ихэр хумх жинлүүр аль аль талд нь гарч ирж байна. Энэ таны болон таны бодож байгаа хүний орд байх боломжтой. За, одоо болохоор энэ хүн 3 дахь этгээдтэй харилцаагаа юу гэж бодож мэдэрдэг вэ гэдгийг харъя. Тэгэхэд болохоор нэг 3 дахь этгээдтэй харилцаа бараг дуусаад байгаа юм шиг бууж ирж байна. Гүй нэг айхтар удсан ч юм байхгүй. За, хэр удаан харьцсан битээ ер нь бол өнгөрсөн 4-5 дугаар сард харьцсан байж магадгүй. Аль эсвэл бүр удаандаа гэж тэгэхэд нэг 4-5 сарын хугацаанд ч юм уу харьцсан байж болно. Гэхдээ одоо ингээд бараг байхгүй болж байгаа 3 дахь этгээд гэх юм уу? Тэгэд энэ хүн яг 3 дахь этгээд дээр ер нь бол ингээд нэг амар хичээх гэж бодсон байна л да. Энэ нь болохоор бас танаас авсан сэтгэлийн шарахтай ер нь бол холбоотой. Ингээд нэг
тань дээр хэрвээ чадаагүй болвол тий өөр хүнд ингээд амар мөнгө төгрөг зараад амар юм баян чинээлэгч юм шиг айгүй амжилттай явж байгаа ч юм шиг ингээд харагдах гад яг тэгж бүр бүтэн жүжиглсэн гэхэд хаашаа юм. Гэхдээ ингээд нэг айгүй юм мундаг байх гэж хичээсэн байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд яг нэг 3 дахь читгээдтэй харилцааг ер нь бүр яг болгож бүтээгээд үзье гэж энэ хүн бодохгүй биш бодож хичээж исэн. Тэг яагаад тэгж хичээхээр шийдсэн бэ гэд тэгэхээр угаасаа та энэ хүнээс ингээд нүүр буруулаад та энэ хүнийг яг ингээд орхиод энэ хүн аюулгүй аз жаргалгүй болоод тэг тань дээр ингээд хичээх, тантай харилцаан дээр зүтгэх ямар ч юм chance-тэй нөхцөл боломж байхгүй болсноор тантай харилцааг өнгөрсөнд ингээд үнэхээр дуусчлаа гэж бодоод нэг ингээд шин зүйл эхлүүлэх гэж хичээсэн байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ угаасаа 3 дахь читгээдтэй энэ таны бодож байгаа хүн яах гэж харилцсан бэ гэд тэгэхээр айгүй хэцүү байсан. Яг танаас болж шаналсан уу шаналсан, танаас болж ингээ харамсаж исэн үү харамсаж исэн, таныг алдсандаа айгүй харамссан байгаад байгаа байхгүй юу? Бүр ингээд маш том зүйлээ ингээ алдсан юм шиг, гээцэн юм шиг тийм мэдрэмжтэй байсан учраас тэр мэдрэмжээсээ салах гэж ер нь таныг бодохгүй байх гэж, таныг орхих гэж өөр хүнтэй бүр ингээд ер нь жоохон хүчээр харилцсан байна. Тэгээ тэр харилцаан дээр бас энэ хүн ингээд нэг тийм амар хичээсэн гэх юм уу? Ерөөсөө сэтгэлээсээ гэхдээ биш. Энд бол бүр үнэхээр ингээд бусад уншлагуудтай харьцуулахад үнэхээр ингээд зүрх сэтгэлийг илэрхийлж байгаа бүр ямар ч хүзэр алга. Ингээд бүр цаг зав гаргаад тий бүр өөрөө явж очоод өөрөө эхэлж төрүүлж үйлдэл хийгээд ингээд өөрийгөө айгуу дайчилсан байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу. Гэтэ яагаад энэ харилцаа нь ингээд баг одоо дууссан байгаад байна вэ гэд тэгэхээр танаас мэдэрдэг байсан зүйлсээ яг энэ 3 дахь читгээдээсээ энэ таны бодож байгаа юм чи мэдэрч чадаагүй. Queen of Swords доошоо харж гарч ирж ин гэхээр нэг тийм айгу утга учиргүй их эмоцтой тийм хүн байсан юм шиг байх юм. Одоо бүр байсан л гэж ярьчих дөө. Угаасаа одоо байхгүй болсон байгаа харагдаж байна. Нэг тийм сэтгэл санаа нь айгу тогтургүй, айгу амархан ингэж ууралж бухимддаг. Яг юу хүсээд яах гээд байгаа мэдэгддэггүй. Яг таны эсрэг ийм хүн байсан байгаа байхгүй. Та болохоор юу хүсээд байгаагаа, яах гээд байгаагаа дандаа мэддэг. Бүх зүйл чинь ингээд энэ хүний хувьд айгу тодорхой байдаг. Тэр битгий хэл энэ хүн чинь ингээд яахаа мэдэхгүй яах ёстойгоо ойлгохгүй төрөлтцөө үед та энэ бодож байгаа хүндээ ингээд чиглүүлэг өгж энэ хүнийг авч явдаг байсан байгаа байхгүй юу? Тэгсэн чинь яг эсэргээрээ энэ хүний гар дээр ингээд нэг тийм айгүй сэтгэл санааны юм тогтворгүй те янз бүрийн юм жоохон травматай ч юм шиг. Тэгээ яг үнийг хэлэхэд бас тийм ч ухаалагч биш, алсын хараатай ч биш. Зүгээр л ингээд яах гээд байгаа нь мэддэхгүй амар юм ууртай, бухимдуу, хатуу үг хэлтэй ийм ихтэй л байж таарсан юм байна л да эрэхтэй ч юм уу те. Тэгээд за энэ бол ерөөсөө миний хүсэж байгаа зүйл биш бэ шүү гэд энэ харилцаанаас зүгээр л энэ хүн ингээ гараад явцсан. За угаасаа ийм хүнтэй би цаашид байж чадахгүй мэн те. Энэ бол надад тохирохгүй харилцаа байна. Танаас шал өөр юм байна. Okay, this is not serving. Энэ харилцаа угаасаа урт хугацааны ирээдүггүй. Хамт байгаад юу надад ч хэрэггүй энэ 3 дахь читгээдэд ч хэрэггүй юм байна гэд ингээд нэг юм харилцаанаас гараад явцсан байгаа харагдаж байна. Тэг угаасаа нэг гүнзгийрээгүй харилцаа байсан гэж бол харагдаж байна. Угаасаа ингээд таны бодож байгаа хүн чинь энэ 3 дахь читгээддээ ерөөсөө ингээд нэг тийм сэтгэлээ нээж чаддгүй байсан гэх юм уу? Яг жинхэнэ 100% өөрийнхөө угаасаа анханасаа харьцаагүй. Нэг тийм 100% авч үзэх юм бол баг нэг 10-аас 20%-ийн л өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг энэ хүнд харуулсан. Тэгээ бас нэг юм гарч ирээд байгаа нь таны бодож байгаа юм чинь танд болохоор яг ингээд үннээрээ байдаг байсан байгаа байхгүй юу? Энэ хүнд ямар асуудал байгаа, сэтгэл санаа нь яг ямар үед хэцүү болдیں۔ Одоо хувийнхын амьдралд те болохгүй бүтэхгүй юмнууд юу байна? Тэр болгоныгоо ингээд танд хэлээд тантай яг 100% өөрийнхоороо байж чаддаг байсан. Сайн ч талуудтайгаа, муу ч талуудтайгаа яг тантай ингээд бүх юм real үнэн бодит байсан байхад анхнаасаа энэ хүнтэй тэгж харилцаж чадаагүй. Тэрэндээ ингээд өөрөө айгу зовоо шаналаад байдаг байсан бах юм. Тантай хамт байхад ингээд те яг 100% өөрийнхоороо би байдаг байсан штэ. Ингээд хэцүү байгаа юмаа ингээд бас гаргаж илэрхийлэхэд айгу тийм асуудал мэдрээд идэх хүн юм байна л да. Ингээд нэг өөрийнхөө сэтгэлийг тийм амархан нээж чаддаггүй. Өөрийгөө ингээд нэг хүнд зөв жоохон ойлгуулж чаддаггүй тийм дотгошоо айгу хаалттай хүмүүс идэв штэ. Таны бодож байгаа юм чи юу жоохон тийм хүн.
Гэтэл танд ингээд ер нь бол айгүй нээлттэй өөрийгөө илэрхийлээд ингээд тайван амгалан байж чаддаг байсан бол тантай ярилцаад энэ хүний сэтгэл онгоогоод асуудлуудыг шийдэгддэг байсан бол энэ 3 дахь этгээд дээр ерөөсөө тэгж чадахгүй нэг л нэг юм худлаа жүжиглж харьцаад яваад байсан өөрөө. Эндээ айгу дургу байсан гэх юм уу? Ингээл ажил төрөл ингэж байгаа. Миний амьдралд ийм болж байгаа. Тийм үзээд ийм хийгээд чамаар юу байна яаж ийж гэхээс харилцаа нь ерөөсөө цаашаа хитэрдэггүй байсан. Өөрөө энэндээ бүр ингээд бачуураад зовоод үнэхээр шаналаад яг ийм юмд байх нь зөв үү гэд ер нь бол 3 дахь этгээд ягаа тантай бол бүр үнэхээр ингээд харьцуулсан. Гэтэ ерөөсөө нэг юм гадаад үзэмж ч юм уу тийм юм биш. Энэ хүн тантай байхаараа ямар байдیں۔ Өөр хүнтэй хамт байхаараа ямар байгаад байгаа. Тэр нь ерөөсөө ингээд энэ хүнд таалагдаагүй гэх юм уу да. 3 дахь этгээдтэй харилцаа нь бол үнэхээр өөрт нь ингээд нэг юм стресс өгөөд үнэхээр ингээд ядаргаатай байгаад баг ингээд энэ харилцааг дуусгасан байна. Тэгээ угаасаа анхнаасаа энэ 3 дахь этгээдтэйгээ бол бас long term юм урт хугацааны ирээдүй бол харж угаасаа харилцаагүй. Энэ дээр Six of Cups дэше харж гарч ирээд байна гэдэг тэгэхээр маш удаан харилцаанд байсан. Бүр ингээд дор хаяж нэг 5-6 жил баг энэ хүн таныг мэддэг байж бас магадгүй. Нуучлаарай. Тэгээ яг юм өмнөх хүнээ мартаагүй байсан учраас эхнээсээ яг нэг тийм ууг нь бол хичээсэн ч гэсэндээ яг үнэхээр л урт хугацааны ирээдүй хараагүй энэ 3 дахь этгээдтэйгээ харилцсан. Тэгээд ууг нь бол бас яг энэ 3 дахь этгээдтэйгээ харилцаагаа урагшлуулчих болох чи би өөрөө тэгээд бас давхар урагшлаад явъя таныг мартын орхийг гэсэн чинь яг үнэндээ ингээ өөр хүнтэй байх тусмаа тантай харилцаа ямар гоё байсныг, ямар гүн үнзгий, ямар ад жаргалтай байсныг, ямар deep байсныг ямар гүн, ямар бодиттой байсныг ойлгоод тэгээ 3 дахь этгээдтэй харилцааны энэ хүний хувьд ингээд нэг юм юу ч биш юм шиг амар суур муутай утгагүй юм шиг ер нь бол санагдсан юм байна. Тэгэд ер нь бол таныг яг орхиж чадахгүй маань тантай харилцаагаа энэ хүн зүрх сэтгэлдээ тавьж явуулж чадахгүй байгаа маань гэдгийг ойлгоод энэ 3 дахь этгээдтэйгээ ер нь урт хугацааны ирээдүй харахад болоод энэ харилцааг яг дуусгацсан л байгаад байгаа харагдаж байна. За ингээд энэ хэсэг дээр болохоор айгүй хүчтэй үхрийн орд, сарны орд нь хилэнц болон хилэнц мэлхий айгүй хүчтэй гарч ирлээ. Арслан бас гарч ирсэн нэрээ. За ингээд YouTube-ийн маань уншлага дууслаа. Нэмэлтээр болохоор бид нэр за тантай харилцааны ирээдүйд ямар байх юм. За энэ хүн өөр 3 дахь этгээд энтертэй ирээдүйд болж гинэ. Аль эсвэл энэ хүнтэйгээ харилцаан цаашаа яахаар байна те. Тэрийг харъя. Тэгэд энэ хүн чинь бодож байгаа хүн чинь яг таныг сонгож тань дээр ирэх үү гэдгийг харна. За тэгээд та энэ харилцаан дээр яах ёстой вэ гэдгийг бас харж зөвлөгөө авах болно.